За орой минь өнөөдрийн лайв маань эхэлж байна. Тэгээд энэ удаа 9 дахь дугаар байгаа. Тэгээд та бүхэндээ би зориулаад өнөөдөр маш сонирхолтой. Тэгээд анх цуврал эхлэхэд бас ярьж исэн номоо танилцуулахаар болсон байгаа. Энэ болохоор зохиолч Эмили Нагоскигийн Come As You Are гэдэг ном байгаа. Тэгээ маш их гарсан дайруудаар шууган тарьсан, үнэхээр сонирхолтой. Тэгээд одоо нэлээд шинжлэх ухаан дээр суурилж энэ номоо бичснээрээ нэлээд онцлогтой. Тэгэхээр энэ номны ерөнхийдөө гол одоо нэр нь одоо юу гэх юм, эмэгтэйчүүд хэрхэн одоо секси үед бэлгийн амьдрал одоо тэр цмаяг яг Come As You Are гэж нэрлсэн одоо юу гэх утгаар нь тайлбарлавал одоо өөрийнхөөрөө дур ханах, өөрийнхоороо бэлгийн таашаал авах гэсэн утгаар хэлж болно. Тэгээ хамгийн гол нь одоо шинжлэх ухааны судалгаа мэдээлэл дээр суурилсан хамгийн гол нь бидний одоо бэлгийн амьдралын талаар өмнөх бодол одоо өмнөх зүйлийг маань илүү орбонгоор нь өөрчлөх ийм сонирхолтой ном гэдгээр нэлээд танигдсан ном байгаа. Тэгээд 2015 онд гарсан. Тэгээд зохиолч маань өөрөө болохоор бэлгийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг. Тэгээд их сургуулийн профессор, доктор хүн байгаа. Тэгээд ерөнхийдөө эмэгтэйчүүдийн бэлгийн амьдралын талаар нөхөн өрчгийн асуудлаар бол нэлээд олон жил мэргэсэн ийм зохиолч байгаа. Тэгээд номоороо бол нэлээд олон New York Times bestseller гэх мэт маш олон одоо шилдэг номуудад шалгарсан ном байгаа. За тэгээд өнөөдөр энэ номын тухай ярихдаа би ерөнхийдөө энэ ном одоо ямар агуулгуудтай вэ гэж хэлээ. Тэгээд эхлээд хамгийн түрүүнд болохоор энэ ном ба 4 том парттай, 4 том хэсэгтэй. Тэгээд part 1 болохоор ерөнхийдөө the not so basics гэж аахгүй. Ерөнхийдөө хүмүүсийн маш их мэддэг юм шиг хэрнээ бас яг мэдэхгүй зүйлсийн тухай илүү ярих байгаа. Тэгээд тэр дотор бас яг одоо эмэгтэйчүүдийн нөхөн өрчгийн тогтолцоо, бэлгийн энэ одоо эрүүл мэнд гэхээсээ илүү бэлгийн эд эрхтний тогтолцоо энэ алганы талаар ярилцдаг байгаа. За бүгдээрээ орой минь бүгдээрээ дахин уулзж байгаа баяртай байна. За дараагийнх нь болохоор sex in context гэж байгаа. Ерөнхийдөө context гэдэг чинь альва нэг зүйлийн цаадах нөхцөл байдал, альва нэг зүйлийн одоо энэ дэр контекстыг илүү дэлгэрүүлээд ярина. Яг альва нэг зүйл болоход нөлөөлж байгаа, тэхэн үйл явдал болж байгаа тэр хүчин зүйл, нөхцөл байдал илүү одоо ардах тэр одоо бүх одоо нийгмийн эдийн засгийн одоо бид нар альва нэг зүйлийг ярихдаа заавал контекст нь юу байсан бэ? Монголд нэг өөр болно, одоо Австралид нэг өөр болно, одоо альва нэг үйл явдал болохдоо эсвэл миний амьдрал дээр нэг өөр хүний амьдрал дээр нэг өөр. Тэгэхээр үйл явдал болгонд хамгийн чухал нөлөөлдөг зүйл бол контекст гэж аамаа. За дараагийнх нь part 3 нь болохоор sex in action. Яг ингээд яг сексийн илүү яг үйл явдал дээр нь за одоо секс гэдэг чинь юу болт юм бэ? Ямар хариу үйлдэл үзүүлд юм бэ? Ямар асуудлууд тулгард юм бэ ихэнхдээ хүмүүстэй тэрнтэй илүү холбоотой. Тэгээ бүгдээрээ дотроо бол дид хэсгүүтэйгаа тэгээ хэдүүлээ ярилцаа. Тэгээ хамгийн сүүлд нь part 4 нь ecstasy for everybody гэдэг. Яг ингээд одоо ecstasy гэхээр юу гэх юм одоо тэр дур хааналт одоо тэр гайхамшигтай таашаал бүгдэд илүү яаж хүрэх тэр талаар илүү хуваалцсан байгаа. За тэгээд би бол номынхоо илүү эхний хэсгээс нь яриад явъя гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө ном бол бас тэв жижиг ном биш. Тэгэхээр би бол илүү хүмүүстэй хүргэе гэсэн зорилгоор зүгээр богинохын ингээ яриад өнгөрөх биш. Хүргэе гэсэн зорилгоор номоо бол 2 хувааж 2-7 хоног яриа гэж бодож байгаа. Тэг өнөөдөр бол хамгийн ихний яг тал хэсэг буюу чухал нэлээд хэсгийг ярих болно. Тэгээд дараах дээр ч гэсэн илүү яг part 2 3 4-ийг бол ярих болно. За тэгээд та бүхэн хэлсэн маа яагаад энэ ном ер нь чухал юм бэ гэдэг бэлгийн амьдралын талаарх ном яагаад чухал юм? Яагаад би одоо жишээ нь зөндөл манлайллын ном байна, зөндөл дэлхийн түүхийн тухай ч юм уу улс төрийн тухай зөндөө олон номнууд байгаа ч гэсэн яг үүндээ биднээс ингээ нийгмийн маш олон өгөгдөл, imagined order буюу зохиолууд ингээ бидний өөрсдийн юу гэдэг нь сургуульд сурах эсвэл одоо юу гэдгийг дэлгүүр явах, альбом тушаал томилогдох энэ болгон бидний зохиосон одоо нийгмийн зохиомжтой зүйл байгаа. Харин бидний одоо бүтээсэн зүйл. Харин яг хүн гэдэг өөрөө биднэрт одоо энэ хүн гэдгээ авч үзвэл хүн чинь өөрөө яг байгалийнхаа хувьд одоо юу гэдэг иддэг, аюулгүй байдаг, одоо секси идэгтэй хүний одоо бүр дотоод бүн чанарын хувьд одоо маш чухал зүйл байгаа. Секс гэдэг бол бэлгийн амьдрал гэдэг бол энэ дээрээ бид нар өөрөө
өөрөө өөрийгөө мэдэрч өөрөө өөрийгөө ойлгож хамтрагчтайгаа ойлголцож ингэж таашаал авч чадахгүй бол ерөөсөө л бас нөө хоол идэхтэй адилхан хоол идэхтэй таашаал авч чадахгүй хоолоо мэдхгүй ямар хоолнд дуртайгаа ойлгохгүй эсвэл одоо ямар хоолнд дуртайгаа мэдсэн ч гэсэн тэрийг хийж идэхээс айдаг эмээдэг энэ яг мэдрэмжтэй адилхан байхгүй юу? Секс чинь бол бэлгийн амьдрал чинь бидний хүний мөн чанарын бол одоо хамгийн анхан шатны зүйл юм аа. Энэ дээр бид нар нөгөө эмэгтэйчүүд дээр бол маш олон төрлийн ингэж болно, ингэж болохгүй, тэгдэг, ингэдэг гэсэн маш олон шаардлага, дарамтууд эмэгтэйчүүд дээр ирж идэг. Эдний ихэнх нь болохоор яг нөгөө нэг шинжлэх ухаанд суурилсан эсвэл биологийн тэр онцлог дээр нь суурилсан гэхээсээ илүү ихэнхдээ нийгмийн бас зохиодууд байж идэг талаар ярилцах болно. За тэгээд тийм учраас бол энэ бол маш чухал ойлголт юм аа. Энэний талаар бид нэр нуугаад ярихгүй, одоо ичээд ярихгүй байгаад байдаг. Үнэн эрэг дээр бид нар маш чухал зүйл дээр хүний мөн чанарын зүйл дээр идэж уух одоо аюулгүй байх энэ болгонтой адилхан ийм үнцэнтэй зүйл дээр одоо дутуу мэдээлэлтэй буруу мэдээлэлтэй ингэж явж болохгүй маа. Тийм учраас энэ талаар одоо хин нэгэн зориг гаргаж ярилцах хэрэгтэй. Тэгээд энэ сэдвийг бол сонгож авсан. За ерөнхийдөө бол бид сексийн талаарх бол номны эхний хэсэгт хэлж байгаа. Бид сексийн талаарх бол маш олон худал домог зохиол дунд амьдардаг тий. Тэр зэм дээр нь сексийн талаарх ихэнх ойлголт эсвэл одоо хүмүүсийн дунд шинжлэх ухааны гэж өмнөх төгсөн ойлголт ихэнхдээ эрчүүдийн бэлгийн амьдрал дээр тэдний туршлага дээр суурилсан байдаг. Харин эмэгтэйчүүдийн бэлгийн амьдрал тэдний туршлагыг бол төдийлөн одоо гаргаж ярьдаггүй эсвэл чухалд авч үздэггүй эсвэл одоо тэрийг одоо ингээд чухал зүйл эсвэл эмэгтэй хүн бэлгийн амьдралын талаар одоо олж мэдэх тэрнийхээ талаар илүү эрэл хийлэх тэр болгоныг зөв зүйл гэж боддгоо нийгэм бол ямар нэгэн байдлаар буруу гэж бодож байдаг байна тий. Хамгийн тод жишээ нь бол судалгаагаар бол одоо судалгаагаар гаргаж байгаа энэ бол хамгийн сонирхолтой тод жишээ нь эрэгтэйчүүд одоо энэ болохоор нөгөө нэг ерөнхийдөө бид нар бэлгийн амьдралын тухай ярьж байгаа болохоор би бол одоо бэлгийн амьдралтай холбоотой үгнүүдийг бол хэлэх байгаа. Тэгэхээр эрэгтэйчүүд илүү бэлэг эрэгтний хавьтлаар илүү дур тавих. Одоо 92 бэлэг эрэгтэн хоорондоо одоо харилцснаар илүү дур тавих, тийм хавьтлаар илүү одоо таашаал авах магадлал их байдаг бол эмэгтэйчүүдэд бол энэ магадлал илүү бага байдаг байна. Судалгаагаар бол эмэгтэйчүүдийн 30% нь л одоо яг бэлэг эрэгтэн хоёр хавьталд орсноор бол одоо хавьталд яг орох тэр одоо юу гэх юм үйл явцаар бол таашаал авдаг байх нь 70% эмэгтэйчүүдийн 70% бол өөр ямар нэгэн байдлаар жишээ нь одоо аман секс юм уу эсвэл одоо эрэгтэй сайхан гараараа оролдож өгөх ч юм уу эсвэл одоо биеийн өөр аль нэг хэсэгт нь тэр өдөөлт ихтэй хэсэгт нь өмсөж хүрэх ч юм уу гэх мэтчлэнгээр заавал ингээд яг одоо penetration гэж хэлж байгаа англиар яг бэлэг эрэгтэн хоорондоо хүрэлцэж тэр хавьтлаар бол эмэгтэйчүүдийн 30% нь яг дур тавьдаг ах нэ. Тэгэхээр нөгөө нэг яг таашаал авч болно яг дур тавих процессын тухай шүү. Тэгэхээр нөгөө нэг бидний энэ ойлголтоор болохоор юу гэдэг олонход төгсөн ойлголтоор ерөөсөө л тэр бол гол сексийн ганц одоо үндсэн одоо хэлбэр гэж ойлгож байдаг. Гэтэл бол одоо эмэгтэйчүүдийн маш хамгийн илүү дур тавих бол одоо тэр хэлбэр нь бол жишээ нь аман секс байх те. Эрэгтэй нь одоо эмэгтэйдээ аман секс хийж өгөх. Тэгэхээр энэ бол жишээ нь ойлголт бол ихэнхдээ эрэгтэйчүүдийн гэдэг бэлгийн амьдралын туршлага дээр илүү суурилсан ойлголт байх нэ. Миний яриа хэр сонсогдож байна та нарт. За тэгээд эмэгтэйчүүд маш олон хэлбэрээр тавих боломжтой тий. Дээр нь бэлгийн мэдрэмж таашаал зэрэг дээр яг нөгөө биологийн онцлогоос шалтгаалаад биологийн эрэгтэй эмэгтэй хоёр хүний одоо бэлэг эрэгтний эрэгтэн тогтолцооноос шалтгаалаад өөрөөр мэдрэх одоо мэдэрч таашаал авч хүсэж тэгж байдаг атал ерөөсөө л тэр мэдрэмж таашаал авах зүйлийг адил мэтээр ойлгож байдаг. Энэ бас хандлага бид нарын бас төөрөгдөл байх нэ. За ерөөхдөө тэгээд нэлээд одон бас онлын ойлголтууд гарч ирэн тэрийг аль болох бид нар ингээд илүү энгийнээр тайлбарлаад явна. За ерөнхийдөө юм хоёулаа дурлна, хоёулаа хүснэ, тэ сексийн фантастай байж болно. Эсвэл одоо юу гэдэг гар хангалах хийж болно. Эсвэл одоо сексийг маш ихээр хүсэж болно, таашаал авч болно. Одоо бүр ингээд өрмөц сексийн талаар төсөөлж болно, тэ. Энд чинь хүнд байдаг зүйл. Энэ бол эрэгтэйт ч байдаг, эмэгтэйт ч байдаг. Энийг бол нөгөө нэг эмэгтэйчүүдэд байхгүй мэтэр бас нийгэм маань ойлгуулж байдаг. Гэтэл бол энд эмэгтэй хүнд бас байдаг мэдрэмжүүд байх нэ. Хинэн ч бас одоо юу гэдэг responsive desire гэж
хинэн ч одоо сексийн одоо дур хүслүүд маш олон янзаар хин хиндэн төрөх боломжтой. Одоо альва нэг зүйлийг хараад, одоо альва нэг зүйлийг үзээд, эсвэл мэдрээд, эсвэл ингээ хариу үйлдэл үзүүлэх маягаар, эсвэл одоо ингэж өөрөө өдөөгдөн гарч ирэхээр. Тэгэхээр энэ нь аль алинд нь л байдаг тий. Дахиад дээр нь нэг чухал юм бол энэ дээр бас дараа нь гарч ирнэ. Яг хүн болгоны бас өмнөх ингээд нэг төөрөгдөл бол хүний одоо энэ оюун санаанд төрж байгаа сэрэл мэдрэхүй болон яг энэ бэлэг эрхтний хариу үйлдэл одоо энэ бэлэг эрхтний хариу үйлдэл хоёр яг нийцдэг гэж ойлгоод байдаг. Гэтэл бол энэ дээр эрэгтэйчүүд эмэгтэйчүүд дээр энэ маань зөрөх тохиолдол байдаг байх нэ. Би магадгүй хүсэж исэн ч гэсэн бэлэг эрхтэн маань одоо магадгүй юу гэдэг нь чи ихшиж өгөхгүй байх. Эрэгтэйчүүд одоо магадгүй хүсэж исэн ч гэсэн одоо бэлэг эрхтэн хөвчрөхгүй байх ч юм уу те. Энэ болгон чи ингээ бүгднгийн онлын хувьд ингээд айгуугаа тайлбарлаж өгч байгаа хгүй. Судалгаагаар ийм зүйл байж болно. Энэ бол хэвийн зүйлээ тий. Тэрнээс биш ерөөсөө сексийн талаархаа эрэгтэй эмэгтэй хоёр хүн ингэж бэлгийн авталт орно. Тэгээд ингээд сайхан байвал сайхан, сайхан биш бол одоо энэ ямар нэг зүйл буруу байна гэсэн ийм ойлголт бол байж болохгүй гэдгийг хэлж байгаа. За ихэнхдээ сексийн талаарх бидний ихэнхдээ сонсч өмнө нь ингээл янз бүрийн сэтгүүл дээр ч юм уу ингээл ингүүл эрэгтэй гэж аргаад ингүүл тэгнэ гэдэг энэ ойлголтууд ихэнхдээ бэлгийн илүү зан үйлтэй холбоотой байдаг. Гэтэл нөгөө зан үйлээс илүү цаадах суур болсон биологи сэтгэл зүйн эсвэл нийгмийн нөлөөллийн асуудлын талаар хүмүүс ярьдаггүй гэнэ. Яг юу ингээд нөлөөлөд тэр зүйлс болдгийг илүү ярьдаггүй. Одоо 7 хоногт хэдэн удаа секс хийвэл сайн ч гэдэг юм уу те. Эсвэл одоо ийм байрлал сайн гэдээ яриад байдаг. Энэ бол илүү яг одоо тухайн хэлбэрийн гэх юм уу зан үйлийн процессын үйл явц. Гэтэл үнэн дээр секс гэдэгт бол биологийн нөхцөл зүй. Биологийн маань нөхцөл байдал нөлөөлөх нь байна. Дээр нь одоо бидний сэтгэл зүйн нөхцөл байдал нөлөөлөх нь байна. Дээр нь нийгэм сексийн талаар юу гэж боддог, эрэгтэйчүүдэд юу гэж сургадаг, эмэгтэйчүүдэд юу гэж сургадаг, эсвэл намайг энэ бэлгийн харилцаанд орсноор юу гэж бодох. Энэ болгон чинь бүгд нөлөөлж идэг. Энэний талаар төдийлөн ярилцдаг байх нэ. За тэгээд тийм учраас энэ бол бид нар сексийн талаар ярилцах, тэр тусмаа яг шинжлэх ухааны үүднээс ярилцаж танин мэдэх нь бол маш чухал юм аа гэдэг. За тэгээ хамгийн дөрөнд эхний part 1 дээр бол basic not so basics гэж байгаа. Энгийн ойлгомжтой юм шиг хэрнээ тийм биш зүйлс гэж юу юм бэ гэх. Тэгэхээр бид нар хамгийн түрүүнд ерөөсөө биеэ ойлгож таньж мэдэх хамгийн чухлаа гэж. Энэ бол зөвхөн одоо өөрийгөө мэдрээд таньж мэдээд зогсохгүй өөрийгөө ойлгох, өөрийнхөө юунаас таашаал авдгийг хүртлээд ойлгоход маш чухал. Яг тэгвэл бид нар ингээд альва сексийн харилцаанд орохдоо нэг чухал биднэрт нөлөөлдөг нэг зүйл бол биеэ хэрэг сэтгэл хангалуун байгаа, биеэ хэрэг мэдэрч байгаа, биеийнхаа хаана яахад дуртай байгаа гэдгээ мэддэг байх хамгийн чухал байт юм. Тэрийг мэдэхгүй бол бид нар сексээс таашаал авах төдийлөн одоо боломж маань магадлал маань багасгах нь шүү дээ тий. За хамгийн түрүүнд бид нар бол ач холбогдол ангаах одоо юу гэдэг биологийн анхан шатныхаа юм руу эргэж очиход бол ерөөсөө секс гэдэг маань бидний нөгөө эм бэлэг эрхтэнтэй холбоотой яригдсан шүү дээ тий. Хамгийн түрүүнд. Тэгэхээр эм болон бэлэг эрхтний маш сонирхолтой зүйл нь хэрвээ одоо ингээд эхийн умаад одоо үр тогтлоо гэхэд тухайн үр тогтол нь бол яадаг вэ гэхээр хамгийн түрүүнд 6-7 хоног хүртлээр яг адилхан ийм одоо бэлгийн эрхтний бүтцэн адилхан байдаг байна. За 7 дахь 7 хоногоос одоо XX хоромосом, XY хоромосом гэж байгаа шүү дээ. XX хоромосом бол эрэгтэй хүүхэд төр бий болно. XY хоромосом бол эмэгтэй хүүхэд бий болно. Тэгэнгუთ 7 дахь 7 хоногоос хэрвээ XY хоромосомтой буюу эрэгтэй хүүхэд байвал одоо бэлэг эрхтэн нь илүү маскулин буюу илүү эрэгтэйлэг гормонууд орж ирснээр бэлэг эрхтэн нь өөрөөр хөгжиж, эмэгтэй нь бол яг тэр хэвээр хөгжиж явж идэг баг. Тэгэхээр энэ дээр юу гэж хэлээд байгаа гэхээр энэ бэлэг эрхтэн хоёр бол анх одоо эхний 6-7 хоногт үүсэхдээ бол адилхан зүйлээс үүсдэг юм тий. Тэгээд цаашаа бол ингээд 7-7 хоногоос өөрөөр хөгжөөд явдаг байна. Бүр өөр төрхтөөр юм тий. Хамгийн анх эхний 6-7 хоног түүний дараа ингээд хөгжөөд явж байна. 12-7 хоног байна уу тий. Тэгээд ингээд төрхтөөр. Энэгээр юу гэж хэлээд байна гэхээр энэ бэлэг эрхтэн бол өөрөөр зохион байгуулагдсан ч гэсэн анхныхаа бүтцийнхээ хувьд адил зүйл юм аа. Тэгэхээр энийг ойлгоно гэдэг чинь биологийн хувьд бас соёлын хувьд ч энэ хоёр зүйл ижил үнцэнтэй тий. Тэгэхгүй бол нөгөө бидний одоо соёлын хувьд маш өөрөөр ойлгож байдаг шүү дээ. Одоо юу гэдэг бэлэг эрхтнийг илүү гэж үнэлж явах. Эсвэл одоо тэр нь янз бүрийн байдлаар илэрдэг. Нөгөө Монголд бол юу гэдэг тамхиглах ч гэдэг юм уу, эрэгтэй хүүхдийн бэлэг эрхтнийг илүү хүндэлдэг ч юм уу. Эмэгтэй хүүхдийн бэлэг эрхтнийг одоо ямар нэгэн байдлаар бузар муухайч гэж ярьд юм уу эмэгтэй хүний бэлэг эрхтэн тий. Гэтэл нөгөө нэг энэ хоёр чи яг үнэндээ адил бөгөөд
хамгийн гол нь өөр бүтцээр зохион байгуулагдсан хоёр зүйл гэдэг. Тэгэхээр энийг бол одоо all the same parts organized in different ways гэж. Тэгэхээр энийг ойлгох бол бас бидний анатомийн хувьд бол анхан шатны юм шиг мэдлэг юм шиг хэрнээ эргээд санах маш чухал зүйл юм а тий. Тэгэхээр энэ хоёр бол хоёулаа үнцэнтэй, хоёулаа утга учиртай. За биологийн хувьд ингээд бэлэг эрхтэн байж хахад соёл бол одоо альва нэг биологийн эд эрхтний зүгээр харагдах байдлын түүний мөн чанараас нь бас харагдах байдал дээр нэг зохиол утга учир нэмжээдэг байна л те. Жишээ нь одоо юу гэдэг бэлэг эрхтний шин чанарыг ойлгохоос илүү зөв хэлбрээр нь те. Одоо энэ бэлэг эрхтнийг одоо ямар нэгэн байдлаар нуугдмал, ичимдэг ч гэдэг юм уу, ичиж нууж явах хэвээр их муухай зүйл ч гэдэг юм уу юм ойлголтууд те. Гэтэл өнөө эрэг дээрээ дахиад хэлсэн ангаах талаасаа биологи талаасаа энэ бол ерөөсөө хоёр адил зүйл өөрөөр зохион байгуулагдсан те. За тэгээд түүнээсээ гадна ерөөсөө л энэ зүйлс чинь мэдээж бүтцийн хувьд адил хэрнээ яг үнэндээ хүн болгон дээр дахин давтагдчихгүй. Бидний нүүр царай, бидний одоо бие эд эрхтэн давтагдчихгүйтэй адилхан бидний бэлэг эрхтэн бүгдээрээ давтагдчихгүй. За гэтэл нөгөө нэг бидний ойлголтоор бол одоо нэг л ийм хэлбэр байх хэрэгтэй юм шиг тэрийг бүгдээрээ тийм хэлбэртэй байх хэрэгтэй юм шиг тийм биш хэлбэрүүд нь одоо буруу ч юм шиг ямар нэг зүйл хэвийн биш юм шиг ойлголтууд бас төгжээд. Үнэн эрэг дээрээ энэ бол бүгдээрээ өөрөө үзэсгэлэнтэй өөрөө гайхамшигтай зүйл байгаа тий. Тэгээд дээр нь энэ маань болохоор яг түрүүний тэр анатомийн талаасаа биологийн талаасаа тэр яг түрүү хэлсэн хоёр ижил бүтэц хамгийн гол нь өөрөөр зохион байгуулагдсан. Энийг бол ангаахын талаасаа биологийн талаасаа homology гэж нэрлэдэг одоо үйл явц юм байна. Тэгээд homology гэдэг нэртэй юм цаашаа сонирхоод үзвэл ийм одоо үйл явцаар өрнөд юм байна. Илүү одоо хөгжиж явдаг байна бидний бэлэг нөхөрч үеийн эрхтний тогтолцоо бол. За тэгээд ингээд энийг нь яриул одоо бидний бэлэг эрхтний хувьд шодоо гэдэг юм уу бид нар одоо penis гэж англиар нэрлэж байгаа. Шодоо бол эмэгтэй хүний хилүү гэсэн үг. Тэр хоёр зүйл хамт хөгжиж байгаад одоо энэ зүйл хөгжиж байгаад эмэгтэйгийн хувьд clitoris буюу хилүү, эрэгтэйгийн хувьд тэр нь шодоо болж байгаа. Тэгэхээр бид нар бол одоо энэний нөгөө нэг ач холбогдол тэр үнцийн энэ хоёрын адил утгыг бас олох маш чухал. За жишээ нь эрэгтэйгийн одоо бэлэг эрхтний гадна нуруул бол эрэгтэйгийн одоо хуухнаг те бэлэг эрхтний хуухнаг мөн одоо жишээ нь одоо зөвхөн бэлэг эрхтэн биш н homology гэдэг бол одоо юуны хувьд жишээ нь бас нэг жишээ нь хөхний товч гинэ жишээ нь хоёуланд нь хөхний товч байдаг ч гэсэн хоёулаа өөрөөр хөгжсөн өөрөөр зохион байгуулагдсан байна шүү дээ. Тэгтээ ижилхэн. Тэгэхээр бид нар юу гэж ойлгох вэ гэхээр биднэрт ижил эрэгтэй эмэгтэй хоёр хүний бол биеийн тэр цаад origin бүтсэн нь бол ижил зөвхөн different and organized in different ways гэхэр чинь өөрөөр зохион байгуулагдсан байх нэ. За тэгээд бид нар ярангууд чинь за тэгвэл эмэгтэйчүүд дээрээр жамж тэгвэл энэ бидний энэ одоо бэлэг эрхтний бас хамгийн чухал бидний ярилцдаг зүйл бол clitoris буюу хилүү гэдэг зүйл байна. За хилүү гэдгийг одоо өмнө нь юу гэдгийг G-цэг гэж ярьж байсан. Янз бүрээр л ярьж байсан. Гэтэл бол хилүү гэдэг бол одоо бол бид нар бол яг clitoris гэдгээр нь ярьж маш чухал эрхтэн байна. Түрүүн эрхтэйгийнхтай зөөрлөл ижилийнхээ хувьд бол penis буюу шодоотой ижил зүйл тий. Тэгээ энэ хилүүдээр бол ерөөсөө хилүү болон шодоо бол хоёулаа мэдрэлийн төгсгөл хамгийн ихээр байрлсан тийм цэг юм аа. Хүний бол мэдрэлийн одоо тэр төгсгөлүүд гэдэг шүү дээ. Одоо мэдрэлийн цэгүүд хамгийн ихээр байрлсан хүний бие эрхтнүүдийн нэг байгаа байхгүй. Тэгээд энэ маань өөрөө юу гэж хэлж байгаа нэхэр маш мэдрэг сэрэл мэдхгүй маш өндөртэй тийм эрхтнүүд байна. За тэр цэцмаа бол хилүү нөө шодооны магадгүй 8.1-тэй тэмцэх хэмжээний жижиг мөртлөө мэдэрхүйн одоо тэр мэдрэлийн төгсгөл цэгүүд нь маш олноор байрлсан учраас маш мэдрэг эрхтэн байна. Тэгэхээр нөө түрүүн хэлсэн эмэгтэйчүүдийн 30% нь л яг нөгөө нэг бэлэг эрхтний хавтлаар дур тавих боломжтой байдаг бол маш олон эмэгтэйчүүд яг энэ хилүүгээрээ тавих боломжтой байдаг бахан дур тавих. Тэгэхээр хилүү гэдгийг бид нар гайхамшигыг мэдрэхтэй тэрнийг олж таних гэдэг бол ямар чухал вэ гэдгийг энэ номон дээр гарч. Тэгээ хэрвээ би түрүү хэлсэн хилүү шодоо хоёр бол биологи талаас хоёр ижил зүйл юм аа гэд нэг гаралтай зүйл юм аа гэд. Тэгэнгүүт шодоо бол магадгүй 4 чиг үүрэгтэй гэж магадгүй ч гэж яг шинжлэх ухааны хувьд. Тэгэхээр юу гэхээр шодоо бол сэрэл мэдрэхүйг мэдрэх, бэлгийн хавтал хийх, дур тавих, шээх гэсэн одоо 4 функц чиг үүрэгтэй байдаг бол хилүүний онцлог бол хилүү цор ганцхан одоо сэрэл мэдрэхүйг мэдрэх тийм л одоо
ерөөс таашаал авах зориулалттай, таашаал авах чиг үүрэг функцтэй, цорын ганц тийм л чиг үүрэг функцтэй эргэтэн байгаа даа. Тэгэхээр бид нар тэр эргэтний хэргийг гаргаж гин үү, тэр эргэтнээ мэдэрч гин үү, тэр эргэтний тэр цор ганц одоо чиг үүргийг мэдэрч хэрэгжүүлж чадж гин үү гэдэг л бид нарт бас айгүй чухал. Заримдаа бид нар маш олон эмэгтэйчүүд ингээд энийг мэдэхгүй, танихгүй тий хилүүтэйгээ ингэж холбогдохгүй бас байх боломжууд байдаг. Энэ нь бол яагаад тэгэхээр биднэрт одоо бэлгийн боловсрал муу, биднэрт энэ талын мэдээлэл дутмаг, хомс байдагтай маш их холбоотой. Дээрээс соёлын хувьд би одоо ямар нэгэн байдлаар эмэгтэй хүн учраас сексийн таашаалын талаар эрэл хийлэх, тэрний талаар одоо хайж олох юм уу, тэрний талаар мэдэх эсвэл энэний талаар хоорондоо ярилцах нь өөрөө муу муха зүйл юм шиг ойлголтууд энийг маань одоо бидний хилүүгээ таньж мэдэх, өөрийгөө бэлгийн таашаалын гол одоо эд хэсэг болсон тэр зүйлээ таньж мэдэхгүй өнгөрөхөд бол нөлөөлдөг байна тий. За тэгэхээр бол хилүү үнэхээр гайхамшигтай хэрэгтэй юм аа гэх тий. Тэгэхээр хилүү бас одоо тэгвэл хаана байдаг юм бэ гэдэг. Маш энгийнээр бол одоо ерөнхийдөө бол ингээд эмбэлэг эрхтний бол ил гарсан эмбэлэг эрхтний одоо энэ дээд хэсэгт байж байгаа. Ингээд яг ингээд бэлгийн уруулын дээд хэсэгт нь байж идэг. Яг юм жижигхэн юм одоо нэг юм одоо юу гэх юм хүрээд мэдрэнгууд хүрэгдэхүйц тийм зүйл байна. Тэгээ бид нар ингээд хилүүгээ энэ дээр бол хэлж байхгүй хилүүний талаар бол мэдэх, хилүү хаана байдгийг мэдэх бол танин мэдэх хувьд маш чухал зүйлээ. Харин өөрийгөө хилүүг олно гэдэг бол өөрөө эрх мэдэл хүч та өөрөө өөрийгөө оллоо гэсэн үг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол маш чухал зүйл юм аа. Бид нар эмэгтэйчүүд энэ нөгөө бэлгийн танин мэдэх юм, бэлгийн одоо өөрийнхөө бэлгийн амьдралын талаар таньж мэдэх маш чухал юм аа. Маш олон эмэгтэйчүүд бас хилүүгээ олоогүй, хилүүгээ мэдрээгүй байдаг. Тийм учраас энэ номон дээр бол зөвлөж байгаа. Ерөөсө тол бариад өөрийнхөө бид нар өмнө нь ч гэсэн номнууд дээр зөвлөж байсан, өмнө нь бид нарын зохион байгуулж байсан vagina monologues буюу утрены хүүрнэл жүжигдэр ч гэсэн зөвлөж идэг. Өөрийгөө биеийг танин мэд, тэрцмээ өөрийнхөө яг үндсэн одоо ёстой оршихуйн цэгээ танин мэд. Тэгжиж бид нар өнөөдөр түрүүний адил хоол идж байгаатай адилхан одоо хүний үндсэн хэрэгцээ болсон тэр зүйл дээр өөрийгөө одоо олж мэдэх нь шүү дээ. Тэрийг олж мэдэхгүй магадгүй одоо олон хүн олцсон байдаг баг. Зарим хүмүүс нь олоогүй. Тэрийг олж мэдэхгүйгээр бид нар одоо хүний мөн чанарын хэмжээнд байгаа тэр зүйлийнхаа одоо таашаалтай нь холбогдож чадахгүй байх нь байна. Гэхдээ энийг бол холбогдож өмнө олж үзээгүй маш олон тохиолдол шалтгаанууд байгаа. Ер нь соёл бол бид нарыг хизээч тэрийг бол дэмждэггүй те. Тэгэхээр тэрнийг сөрж өөрийгөө олно гэдэг бол чухал юм аа гэх те. За тэгээд хилүүг зөвхөн одоо гарч ирсэн энэ байдлаар нь дүгнэх буруу. Яг бол хилүү бол цаанаа бол одоо энэ зөвхөн ил гарч ирсэн хэсэг нь бол нэг хэсэг юм аа. Илүү бидний харьцаж байгаа. Тэр цаанаа бол энэ өөрөө бүтэн тогтолцоо байгаа. Энэ бол шатааны пенистэй одоо адилхан тийм хэсэг байгаа гэж. За тэгээд бид нар энийг бол олж авах хэрэгтэй байна, харах хэрэгтэй байна, тий таньж мэдэх хэрэгтэй байна. Тэгжиж бид нар бүрэн утгаараа бас одоо илүү өөрийгөө таньж мэдэх чухал байх нэ. За тэгээд дараагийнх нь бэлгийн уруул байгаа. Ерөнхийдөө маш олон англиар бол labia majora, латин ахтай labia minora гэдэг. Би бас жоохон буруу хэлж магадгүй яг л би бас латин хэл юм уу ангаахын талын хүн биш болохоор за тэгэн гутаа энэ дээр бол юу гэж хэлж байгаа юм гэхээр бэлгийн энэ их баг уруул гэж монголоор орчуулдаг. Энэ бэлгийн их баг уруул бол хүн бүрт янз бүрийн өнгөтэй, янз бүрийн хэмжээтэй одоо өнгө нь ерөнхий өнгнөөс бараа өнгөтэй их тохиолдолд биеийнхаа бусад хэсгийн арьснаас одоо бараанд өнгөтэй байх. Энэ бол ерөөсөө эрүүл байдаг зүйл юм аа. Энэ бол одоо тэр бэлгийн уруулын хэмжээ янз бүр байдаг. Энэ бол маш эрүүл зүйл юм аа. Тэрнээс биш ямар нэгэн байдлаар бид нар одоо юу гэдэг нь commercial porn буюу одоо олон нийтэд илүү нөгөө нэг юм худалдааны зорилгоор, арилжааны зорилгоор гарч байгаа тийм кинонууд дээр их тохиолдолд одоо тэр кинонд бэлдээд, тэр кинонд зориулаад одоо ямар нэгэн байдлаар тэр бэлгийн их баг уруулаа одоо мис заслаар ч юм уу засчихсан эсвэл ямар нэгэн байдлаар зассан тэр зүйлтэй өөрсдөө их харьцуулж яадаг байх нэ. Гэтэл одоо эсвэл яг ингээд хүний жирийн хүн болгоны яг ингээд одоо нүүр царай өөр байдаг шиг хүн болгоны бэлгийн уруул одоо бэлэг эрэхтэн нь өөр байх боломжтой. Дээр нь бол энэ маань одоо цаанаасаа л одоо биеийнхаа бусад арьс хэсгээс бол одоо бараа өнгөтэй байдаг. Энэ бол одоо байх зүйл гэдгийг энэ дээр хэлж байгаа. Тэрнээс биш ямар нэгэн байдлаар өөрийгөө одоо тэр өөр ямар нэгэн зөвхөн зориулсан. Одоо юу гэдэг нь та бид нар жирийн амьдралтай байгаа хүн хин нэгэн одоо Victoria's Secret модельтэй, октоор биетэй, октоор жинтэй, октоор амьдралын хэмнэл хэм маягтай хэрнээ тэрнтэй өөрийгөө харьцуулаад сэтгэл санаар унаад байна гэсэн үг шүү дээ. Гэтэл бол
маш их одоо тэр порно кинонд гарч байгаа тэр дүрслүүд бол одоо засалттай байдаг. Хүн тэрэн зориулж одоо өөрийгөө бэлдсэн байдаг. Тэгэхээр бол ерөнхийдөө бүгд хэвийн бүгд үзэсгэлэнтэй. Бүгд өөрийнхоороо энэ маань бол одоо янз бүрийн хэлбэртэй байж болно, янз бүрийн хэмжээтэй байж болно, янз бүрийн өнгөтэй байж болно, их баг өстэй байж болно те. Энэ бүгд өөрөөрөө эрүүл юм шүү, өөрөөрөө гайхамшигтай юм шүү гэж хэлээд байгаа. За тэгээд ерөнхийдөө бол энэ дээр бол эрэгтэйчүүд дээр ч гэсэн бэлгийн уур бол одоо эрэгтэйчүүдийнхаар бол хуухнаг байх нь энэ маань ч гэсэн одоо өөр өөр өнгөтэй одоо янз бүр байж болох нь үс ихтэй багтаа тий. Тэгэхээр бид нар энэ бол яагаад чухал вэ гэхээр хүн өөрийнхөө тэр одоо бүтэн биеийнхээ хувьд дахиад бэлгийн одоо тэр бэлэг эрхтнийхээ хэсгийн хувьд тэрэндээ сэтгэл хангалуун түүнийгээ ямар харагдаж байгаа юм уу, ямар мэдрэгдэж байгаад нь одоо ихтгэлтэй байж хэмээн дээр нөгөө нэг секси хувь таашаал авахт нөлөөлнө гэж байгаа байхгүй. Тэрэндээ ямар нэгэн байдлаар сэтгэл хангалуун юм уу тухгүй байвал тэрэндээ санаа зовсоор хагаад сексийн таашаал авахаас илүүтэй дэмий зүйлд санаа зовсоор хагаад одоо шал өөр зүйлтэй харьцуулсаар хагаад чихэн авах хэвээр таашаал авч чаддаггүй байна. Тэгэхээр ерөөсөө л энэ зүйл чинь байгаагаараа тийм гайхамшигтай гэдгийг хүлээн зөвшөөрөх те. За тэгээд мэдээж одоо юу гэдгийг тэр чи одоо ямар нэгэн байдлаар өвдөж байгаа бол зовж байгаа бол таавал эмнэлэгт очих хэвээр. Эрүүл өвдөөгүй зовоогүй байвал хэлбэр хэмжээ өнгө бол таны санаа зовх зүйл биш ээ гэдгийг хэлж байгаа. Энэ бол гайхамшигт. За дараагийнх нь нэг зүйл бол одоо бид нарын маш л их яригддаг онгой хайлс гэх те. Тэр зүйл бол hymen гэдэг англиар хэлж байгаа. Энэ зүйл бол маш их одоо нөгөө нэг хүний биологийн биеийн бүтэц дээр соёлын агуулга нэмсэн хамгийн тод жишээ бол тэр онгой хайлс гэх те. Онгой хайлс гэдэг бол бэлэг эрхтний үүдэн хэсэгт байдаг нимгэн мембран юм аа. Зарим хүнд байчж болно, зарим хүнд маш бага хэмжээгээр байж болно, зарим хүнийх арай зузаан байж болно, заримдаа жижиг нүхтэй. Энэ бол тийм мембран болохоос биш ямар нэгэн байдлаар ингээ бидний төсөөлдөг шиг байж байгаад ингээд анхны бэлгийн авталт ингээд цоороо дадлаг болчдөг тий. Тэгээд насан туршдаа тийм цоор тэр хэвээрээ байж идэг. Тийм зүйл биш юм аа. Харин өөрийгөө эдгээдэг, нөхдөг ийм гайхамшигтай зүйл байгаа. Тэгээд дээр нь энэ маань ерөөсөө хүн болгонд өөр зарим хүнд байж болно, зарим хүнд байдаг. За тэгээд нөгөө нэг жирийн нүдээр хараад одоо хүний тэр онгой хайлс гэдэг юм уу тэр зүйлийг хараад одоо ямар нэгэн байдлаар бэлгийн хавталт орсон эсхийг мэдэх боломжгүй. Тэгэхээр бид нарын нөгөө нэг одоо энэ дээр бол тэгэж үтсэн ба. Тэгэхээр бид нар одоо юу гэдэг охтын үзлэгч гэдэг юм уу энэ зүйлс бол эргээд нөгөө нэг охтуудаа илүү сөрөг олон үр дагавартай болохоос яг утга учиргүй тэр хүүхдүүдийг бол элдв янз эрсдлээс бол хамгаалж байгаа биш илүү мэдээлэл өгөх нь чухал байдаг тий. За тэгээд ерөнхийдөө бол одоо нөгөө нэг анхны сексийн үед одоо цус гарч гэдэг юм уу тэр зүйл бол хэлж байгаа. Энэ бол одоо тэр онгон хайлс гэдэг байгаа зүйлтэй цоорсонтой гэхээс илүү чийгшил байхгүй одоо чийгшил үүсэхгүйгээс болоод одоо юм үрэлтийн юунаас бий болдгоо. Тэрнээс биш одоо ингээд хүн анх секс хийхэд заавал цус гарна гэсэн ойлголт байхгүй. Энэ ойлголтоос болоод энэ соёлын ойлголтоос болоод энэ биологийн биш энэ соёлын нэмэлт зохиолоос болоод маш олон улс орнд эмэгтэйчүүд хүчирхийлүүлдэг, задуулдаг, тэ өөрөө сэтгэл санаагаар ундаг, цус гарсангүй ч гэдэг юм ямар нэгэн байдлаар одоо бүр алуулсан ш тохиолдлууд байна. Тэгэхээр энэ дээр юу гэж хэлээд байгаа юм гэхээр биологийн жирийн ойлголтыг илүү нөгөө соёлын гэсэн ойлголтоор хүч нэмж төрж орж ирээд ингээд шин зохиол өгөө тэр нь эргээд бид нартай ямар одоо эргээд сөрөг үр дагавартай вэ гэх тээ. Тэгээ мөн унг мембраны хэмжээ бэлгийн хавталт орсон хэсгээс хамаардаггүй энэ нь дээр нь өөрөө өөрийгөө эдгээдэг, өөрөө өөрийгөө нөхдөг. Дээр нь ерөнхийдөө 25 нас хүрээд одоо энэ маань өөрөө эмэгтэй хүний биеийн онцлогоос болоод одоо илүү байхгүй болж алга болдог байх нь ш тээ. За тэгдэг байх нь. За тэгээд ерөнхийдөө бол тэр бүхлийн санаан дээр дөрөөлөн онгой хайлсыг нөхөх зэрэг одоо бис засал энэ төр үүссэн байх нь шүү дээ. Тэгэхээр мөнгө олохоос санаа яг үнэндээ ингээ онгой хайлсыг нөхөөд одоо айхтар тийм болоод байдаг юм бол байхгүй. Энэ бол дээр нь яг ингээ хүнд биологийн юм уу нөхөн хүчгүй ямар нэг ач холбогдолгүй зүйл гэдгийг бол энэ номон дээр аягүй сайн хэлж байгаа. За дахиад онгой охин гэдэг энэ нэг соёлын ойлголт одоо энэ нэг юм айхтар одоо ийм ариун онгон гэсэн энэ ойлголтын талаар энэ ойлголттой холбогдуулаад жишээ нь энэ ойлголтын тэр одоо юу гэдэг одоо бүр ингээд өөгшөөд энэ ойлголт юу болсон бэ гэхээр жишээ нь хүн худалдаалах гэмтэргийн хохирогчулдаг эргээд нөгөө бэлгийн үйлчлэгийн золиост болдог маш олон улс орнд охтууд онгой охтыг одоо охтыг худалдаалах гэмтэргийн хохирогч болгоод эргээд одоо биеийг худалдах шиг маш аимшигтай юмнууд болдог. Тэгэхээр бид нар энэ соёл гэдэг энэ зүйл чинь бас эргээд ямар аюултай вэ гэдэг те.
нөө нэг юм эерэг бус сөрөг юм хүнд аюултай энэ хандлагууд ямар айхтар аюултай вэ гэдгийг харж байна. За тэгээ ерөнхийдөө бид нар бас таньж мэдэх хэрэгтэй, монголоор бас нэрлж сурах хэрэгтэй тий. Аль нь одоо гадна бэлэг эрхтэн гэх юм, аль нь бэлгийн их баг уруул гэх юм, аль нь өтрээ нөхөрч хүн сувг умдаг умаа энэ болгон чи юу шодоо гэж юу юм, төмсөг гэж юу, төрөв булчирхай гэж юу, хуухнаг гэж юу. Яг тэгвэл энэ зүйлийг ичээд байгаагаасаа болоод ярьдаггүйгээсээ болоод энэ зүйлийн чиг үүрэг функцийг нэг мэддэггүйгээсээ болоод бид нар бэлгийн боловсролгүй ингээд нэг юм энэ зүйлийг нэг харанхуугаар хийгээд байна гэдэг чи өөрөө эргээд нэгдүгээрт хосуудын хувьд ч ач холбогдолгүй. Яагаад гэвэл энэ бэлгийн боловсролыг таних мэдэж, энэ бэлгийн амьдралыг таньж мэдгээгүйгээсээ болоод энэ тухайн одоо хилүү гэдэг чи ямар гайхамшигтайг мэдхгүйгээсээ болоод бидний хосын харилцаанд ч гэсэн сөрөг нөлөөтэй байхгүй юу. Тэгэхээр одоо энэ чи анх ингээ бүгд мэддэг төрчсөн алба биш шүү дээ. Бас л уншиж таньж мэдэж ойлгож. Тэгэхээр хамтдаа тэр хилүү одоо чинь хостойгоо ярилцаад шууд ингээд бэлэг эрхтнүүдийн хавталд орохоос илүү эмэгтэйгээ одоо жишээ нь эхлээд өдөөж өгөх, эмэгтэйгээ эхлээд жаргаж өгөх. Тэгээд эмэгтэйгээ сэрэл мэдрэмжийн хөдөлгөөд тэгээд одоо эмэгтэйгээ сайхан бэлэн болонгууд нь хамт одоо харилцаанд орох жишээ нь маш энгийнээр тий. Тэгээ хилүүг нь оролдож өгөх. Ингэснээр одоо эрэгтэй эмэгтэй хоёулаа бэлгийн харилцаанд таашаал авснаар эн чинь өөрөө хосуудын харилцаанд аз жаргалтай байхгүй. Тэгэхээр энэ бол одоо нэг юу гэдэг би зөхөөгөө ламаар яриад байгаа юм шиг. Энэ бол шинжлэх ухааны үндэстэй илүү нөгөө нэг яг бид нар өөрсдийгөө сексологи талаас нь таньж мэдэх чинь айгүй чухал юм а гэдгийг хэлээд байгаа. За тэгээд одоо хилүү онгой хайлс гэх дахиад одоо дараа нөгөө нэг юм нойтог нэг чих шиг юм уу ингээд нэг шингэн зүйл одоо гарч ирдэг тий. Тэгэнгუთ одоо эн чи юу юм бэ гэдэг. Ерөнхийдөө бол эмэгтэй хүний бэлэг эрхтний үүдийн хэсэгт бол одоо бэлгийн сэрэл өдөөтлийн үед шингийн ялгаруулдаг одоо булчирхаанууд байдаг байна. За бүгдээрээ янз бүрийн нэртэй нөгөө нэг англи латин нэрнүүдтэй энэ булчир би бол тэр нэрнүүдээс нь илүү яг юу яадаг вэ гэх тий. Яс эрэгтэйчүүдэд ч байдаг байна. Тэгэхээр энэ булчирхаанууд бол одоо илүү ингэ чийгшүүлж өгдөг, илүү одоо илүү секс ихэд бэлэн болгож өгдөг, илүү бэлгийн мэдрэмжийг төрүүлж өгдөг тий. Тэгтээ энэ маань заавал бүх тохиолдолд заримдаа сэрэл хөдөлсөн ч гэсэн одоо чигшгүй юм нойтгохгүй байх тохиолдол байдаг байна. Эсвэргээр заримдаа сексийн би яг тархин дотроо сэрэл мэдрэмж маань хөдлөөгүй ч гэсэн нойтгох тохиолдол байдаг. Энийг болохоор non-concordance arousal буюу таны одоо заавал тэр бэлгийн одоо бэлэг эрхтэнд болж байгаа тэр хариу үйлдэл нь шууд утгаараа таны тархитаа шууд тархинд мэдрэгч байгаа зүйлтэй холбогдох бол эрэгтэйчүүдийн хувьд бол 50% энэ хоёрын давхцдаг бол одоо маш энгийнийн үгээр хэлбэл бэлэг эрхтэнд болж байгаа хариу үйлдэл одоо хөвчөрөх нь тарих одоо яг жихнээсээ бэлгийн талаар одоо сэрэл хөдлөх хоёр нь эрэгтэйчүүдийн хувьд 50% давхцдаг бол эмэгтэйчүүдийн хувьд бүр 10% давхцдаг гэж. Тэгэхээр энэ хоёроор зөрж болно гэдэг маань юу гэж хэлээд байна гэхээр заримдаа эмэгтэй хүн хүссэн ч гэсэн магадгүй нөгөө нойтгонж өгөхгүй байх, чигшиж өгөхгүй байх тохиолдол үж болно. Тэр тохиолдолд жишээ нь лубрикант хэрэглэх те одоо секс амьдралаа таашаалтай болгохын тулд одоо чигшүүлэх, хэрэглэх ч юм уу. Заримдаа хүсээгүй байхад тийм бас нойтгонох, тийм мэдрэмж бий болдог гэдгийг ойлгох. Тэгэхээр нөгөө шинжлэх ухааны хувьд эрэгтэйчүүдийн хувьд бол энэ 50% дээр би энэ хоёр давхцдаг байх нь эмэгтэйчүүдийн хувьд 10% дээр давхцдаг байх нь. Тэгэхээр энийг мэдэж авах гол гэдэг чухал юм аа. За тэгээд бэлэг эрхтний хавтлыг хүмүүсийн нөгөө түрүүний маш буруу ойлголтууд гэдэг бэлэг эрхтний хавтлыг л одоо хамгийн гол бэлгийн хэлбэр гэж бодоод байдгаас болж одоо юу гэдэг эрэгтэй хүн дээр хөвчрөх бол одоо бэлэн болсны жишээ, эмэгтэй хүн дээр нойтгох бол бэлэн болсны жишээ гэж ойлгоод байдаг. Гэтэл бол энэ бол үгүй юм аа. Маш олон одоо сэргээх өдөөх аргууд байна. Тэгээд энэ хоёр тарвилсан заавал ингээд хүсэж исэн ч гэсэн тэр болгон тийм бэлэн болдоггүй. Одоо яг тэгж шууд ойлгодоггүй байх нэ. За тэгээд тэр тусмаа бол ерөнхийдөө сэрэл хөдлөхийг бид эрэгтэйчүүдийг хатуурч эмэгтэйчүүдийг нойтгох гэж ойлгодог бол хоёулаа ерөнхийдөө чигшил гаргадаг байх нь хоёулаа бас хатуурах тийм үйлдэл гардаг байх нь. Тэгэхээр бид нар ингээд маш дутуу ойлголттой яваад байдаг байх нэ. За тэгээд сүүлийн үед бол одоо бас нөгөө нэг порно кинон дээр squirting буюу одоо эмэгтэй хүн дууртай явахад маш их хэмжээгээр тийм шингийн ялгардаг тийм одоо эсгүүдийг гаргадаг тийм. Энэ бол ерөнхийдөө бас дээр нэг ойлголт нь одоо энэ бол одоо сексийн ур чадвар хэмжээгээр ойлгож идэг. Гэтэл бол шинжлэх ухааны үүднээс одоо дуурт явахад эмэгтэй хүнээс маш их шингэн гарч ирэх энэ бол илүү тухайн хүнийхээ биеийн онцлогоор шалтгаална. Тэрнээс биш одоо тэгж одоогоор нээсэн байгаа маань их тохиолдолд тухайн хүний биеийн онцлог нь өөрөө squirt юм уу одоо тэр шингэн гарах
тийм болом их хэмжээний шингэн гардаг. Энэ бол хүний биеийн онцлогтой илүү холбоотой гэж хэлсэн байна. Тэгтээ бусад тохиолдлыг мэдээж үгүйсэхгүй ихэнх тохиолдолд тийм ээ. Дээр нь одоо яг иймнээс болоод гэдгийг нь бол одоогоор судалж байгаа юм байна. За тэгээд бол одоо юу гэдэг дээр нь одоо энэ эмэгтэй хүний бэлэг эртнээс гардаг үнэр тэр шингэн зүйлийн үнэр энэ болгон чинь хэрвээ та одоо ямар нэгэн байдлаар өвдөж зовирлаагүй бол энэ бол эрүүл зүйлээ гэдгийг тий. Тэнцэнээс одоо ямар нэгэн байдлаар тэр бид нар заримдаа ингээд тухгүй санагдтэр тэр үнэр хүртэл таны одоо хамтрагч тэр хосод бол бас таатай санагдах үеуд байна. Мэдээж одоо юу гэдэг өвчтөй юм уу эсвэл зовиртой байгаа тэр тухай яриаггүй. Илүү одоо яг зүгээр байгаагаараа эмэгтэй хүний бэлэг эрхтний үнэр гэдэг бол энэ өөрөө байглаараа байж байгаа тийм бас гайхамшигтай үнэрт бол түүнээсээ бас санаа зовох хэрэггүй. Хэлбэр хэмжээнээс нь санаа зовох хэрэггүй. Одоо өнгө зүс юм уу одоо тэрэн дээр байгаа өнгө зүснээс нь санаа зовох хэрэггүй. Дээр нь түүнээс гарч байгаа тэр үнэр ч гэсэн байглаараа өөрөө байх хэвээр үнэрээ. Тэрнээс биш одоо нөгөө манай жүжиг дээр гарч ирсэн те өтрэнээс бороо юм уу эсвэл одоо сарнаа үнэртэх ёсгүй. Өтрэнээс бол өтрээ үнэртэх ёстой гэдэг маань өөрөө биднээс тэрийг нь хүлээн зөвшөөрөх тэр маань бол бас нэг чухал зүйл юм а. Түрүү нөгөө сексийн таашаал авахд өөрийгөө таньж мэдэх, өөртөө ихтэй байх чухал гэсэн шиг бас яг түүний хэлбэр, хэмжээ, одоо үнэр тэр болгонд бас өөрийгөө таньж мэдэх, өөрийгөө тэрнтэй холбогдох, өөрийгөө хүлээн зөвшөөрөх илүү чухал байдаг байна сексийн таашаал авахд. За тэгэхээр ерөнхийдөө бол энэ дэлжээ эд эрхтнүүдийн дунд бас нөгөө дуртж байгаа зүйл бол хүмүүсээс интерсекс хүмүүс төрж болно. Хүмүүсийн дунд бол одоо түрүүний бид нар ярьсан энэ бэлэг эрхтнүүдийн одоо үүсэл те бэлэг эрхтний энэ хөгжил дотор бас заримдаа одоо тийм манин хүн бас төрж болдог гэдгийг нь санах зүгээр энэ номон дээр бас дурдж байгаамаа. Тэгэхээр хүн болгон одоо янз бүрийн өөрсдийн одоо янз бүрийн нүүр царайтай зүс царайтай байдагтай адилхан янз бүрийн бас одоо бэлэг эрхтэнтэй янз бүрийн бэлэг эрхтний хэлбэр хэмжээтэй байдаг байна шүү дээ. За яагаад энэ тухай ярих вэ? Түрүү хэлсэн. Яагаад дахиад энэ тухай ярьж байгаа гэхээр ерөөсөө бүгдээрээ all the same parts organized in different ways. Бидний бүгднгийнх нь бэлэг эрхтэн бүгдээрээ бол цаана одоо бүтцийн хувьд ижил өөрөөр зохион байгуулагч эрхтэй эмэгтэй хоёр хүний хувьд бол тий. За тэг хүн бүрийн бэлэг эрхтний тогтолцоо ухтаа ижил боловч өөрөөр зохион байгуулагдсан гэдгийг ойлгох нь хүн бүр өөрөөр хэвийн бөгөөд хүн бүрийн бэлэг эрхтний тэр хэлбэр хэмжээ хэвийн бөгөөд үзэсгэлэнтэй гэдгийг ойлгох чухал. Бидний биеэс эхлээд хүсэл таашаал одоо хүсэл тачаал таашаал бидний зан үйлгээ дэлхий дээр хүн болгоны тоогоор л өөрөө тэр болгоноор хүний бэлгийн амьдрал сексуалити бол өөр байдаг юм байна гэдгийг ойлгох чухал. За тэгээд бэлгийн амьдрал бол юу гэдгийг нэг ч одоо хүмүүсийн бэлгийн мэдрэмж нэг хүнтэй яг адилхан байна гэж байхгүй. Бүх хүн болгон дахин давтахгүй гэдэг шиг яг л тэр хүмүүсийн бэлгийн амьдрал тэр зүйл бол дахин давтагдчихгүй юм аа л гэж. За тэгээд ерөөсө бэлэг эрхтнээ хаар бэлэг эрхтнээ таньж мэд гэж байгаа. Тэгээд толинд хаар дээр нь толинд хараад өөрөө магтгүй нөгөө хамгийн их таалагдж байгаа зүйлээс эхлээ бичиж тэрнийг хайрлж мэдэж сур хаана хөрвөл дуртай байна гэдгийг нь ойлгож сур усанд орж явахдаа илүү бас таньж мэдэж болно те тэрийг хаана хөрвөл дуртай байна яаж хөрвөл дуртай байна гэдгийг таньж мэдэх аргууд чухал байна шүү дээ. Тэгжиж өөрийгөө олдог. За тэгээ хүсвэл хостойгоо ярилцаж болно. Хостойгоо хамт хосоо одоо юу гэдэг тэр хэсгээ бэлэг эрхтнээ харуулад ямар байна юу би мэдрэгч чинь гэдгийг харах бас чухал гэж. Бидэрт маш их сонир сонсогдож байгаа хэл да энэ бүхэн надад ч гэсэн бас ингээл ихэндээ сонир сонсогдож байсан. Гэхдээ бид нар яагаад одоо ингээд хүний мөн чанарын айгүй чухал тэр хэсгээ тэр цма бие бинтэйгээ маш нарийн ойлголцох өөрийгөө нарийн ойлгох бас нөх хостойгоо нарийн ойлгох тэр зүйл дээр ингээд нэг юм ичсэн юм нэг ярилцахгүй тийм хандчихэд юм бэ. Энэ бол эргээд бидний ёстой жинхэнэ нөгөө бие биенээсээ холддогтой илүү холбоотой байхгүй. Тэгэхээр илүү ярилцаж явах чухал гэж. За тэгээд үнэхээр бид нар одоо энэ хэсгийн бас хамгийн чухал сүлийнх нь хэсэгтэй. Үнэхээр бид нар одоо эхний хэсгийн үнэхээр бид нар одоо тэр бэлэг эрхтнийг одоо ингээл нийгэмтэй зүүрлэмээр байгаа юм бол тий одоо ямар нэгэн байдлаар тэр бэлэг эрхтнийг ямар нэгэн соёлын утга өгмөр байгаа юм бол энийг бид нэр цэцэрлэг гарден гэж төсөөлөх гэж байгаа. Бид нарт одоо ингээд төрөхөд маань жижигхэн одоо нэг юм гарден ингээд цэцэрлэг өглөө гэхэд бид нар тэр цэцэрлэг дээр тий цэцэрлэгтэйгээ яаж харьцах вэ? Бид нарыг том болтол төрсэн цагаас нь эхлээд бидний гэр бүл бидний соёл бүгдээрээ биднэрт одоо янз бүрийн
юуг зөв, юуг буруу гэдэг энтэй холбоотойгоор янз бүрийн сайхан ингээд ургамал нөгөө тарьж өгнө шүү дээ тий. Тэгээд харин бид нар өсвөр насндаа очиод өөрсдөө тэр цэцэрлэгээ илүү таньж мэдээд тий. Тэгээд дахиад насанд хүрээд өөрөө тэр цэцэрлэгээ ургуулна. Тэгэхээр бид нар магадгүй азтагийнхын хувьд ээж аав нь анханаас нь одоо бэлгийн зөв боловсрол олгоод илүү биеэ хайрлах одоо эмэгтэй хөгтөжөөсөн эрэгтэй хөгтөжөөсөн бэлэг эрхтнээ өөрийнхөө нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрөө тэрийг муухай гэж бодохгүй тэрийг миний чухал хэсэг миний нандин хэсэг гэж хүлээн зөвшөөрөө тэрнийг хайрладаг тэрийг таньж мэддэг хүссэн бол сайн байна таны цэцэрлэг дээр маш сайхан цэцэг одоо ургамал эцэг их нь ургуулж өгсөн байна те соёл тэрэн дээр юу гэж нэмжлэх нь харин бидний нэг чухал зүйл бол хэрвээ магадгүй бид нар таагүй, бид нар цөргөөр ойлгох эсвэл өөрийнхөө юм бэлэг эрхтнийг муухай гэж бодох, тийшээ хүрэхээс айх эсвэл тэрийг харахаас таашаалгүй тийм мэдрэмж төрж байгаа бол бид нар хөрсөн дээр минь ургуулсан тэр одоо хогийн ургамлуудыг тастаж аваад өөрсдөө шинийг тарих хэрэгтэй. Тэр маань өөрийгөө хайрлах тэр гайхамшигтай мэдрэмж бүхий ургамал тэгээ тэр маань өөрийгөө өөртөө ихтэй байх, өөрийнхөө бэлэг эрхтнийг одоо хэлбэр хэмжээг нь хүлээн зөвшөөрөх одоо тэр өнгө зүс одоо үнэр тэр болгоныг хүлээн зөвшөөрөх чухал гэдэг. Энэ мэдрэмжийг, энэ хандлагыг, энэ итгэл үнэмшлийг өөртөө суулгахыг бол шинэ одоо цэцэрлэгтэй шинэ ургамал тарих гэдэг юм тий. Тэгэхээр бид нар бол энэ бол маш чухал юм аа. Тэгээ өнөөдрийг хүртэл бид нар өөрийгөө биеэ юу гэж бодсон, биеийн хэсгээ тэрцмэ бэлгэрхтнээ юм уу юу гэж боддог, түүнтэйгээ яаж харилцдаг гэдэг бол маш чухал учраас тэрнийгээ таньж мэдэхгүйгээр тэрнийгээ одоо ойлгохгүйгээр ямар нэгэн байдлаар өөрийгөө таньж мэдээгүй дахиад өөрийнхөө биеийг таньж мэдээгүй өөр хүнтэй дахиад ингээд бие бинийгээ таньж мэдэх харилцаанд орно гэдэг чинь өөрөө дутмагч чинь. Тэгэхээр өөрийнхөө биеийг эрэгтэйч байсан эмэгтэйч байсан таньж мэдэх те. За тэгээд ерөнхийдөө биологийнхоо онцлогийн хувьд эргэтэн тогтолцооны бүтцийн хувьд эрэгтэйчүүдийн бэлэг эрхтэн бол одоо илүү гараад ирсэн учраас түүнтэйгээ холбогдох, түүнтэйгээ харилцах харилцаа нь бол илүү элбэг ойр байдаг бол эмэгтэйчүүд төдийлөн тэгэж холбогдож ойр ойж чаддгүй байх нэ. За тэгээд дараагийнх нь чухал хэсэг байгаа. За хоёрдугаар чухал хэсэг бол dual control model буюу ер нь бидний бэлгийн ингээд сайн ингээд бидний бэлэг эрхтний тогтолцоогоо ярьлаа, түүнийгээ таньж мэдэх талаар ярьлаа. За тэгвэл ер нь бэлгийн амьдралд хамгийн чухал нөлөө үзүүлдэг зүйлс юу юм бэ те? Хүмүүс ингэдэж штэ. За одоо бэлгийн амьдрал маань хэд вихтэй олчлоо, хэд вихгүй байна ч гэдэг юм уу янз бүрээр ярьж идэг. Тэгэтэл энд маш чухал нөлөөлдөг юу юм бэ гэж шинжилгээ ухаануудаас маш олон тохиолдолд хүмүүс за эмэгтэйчүүд дээр их гардаг гэж байгаа. Одоо юу гэдэг бэлгийн таашаалгүй байх, одоо секс их дуртай биш байх те, секс дургүй болох ч юм уу эсвэл эрэгтэй хүн ч байж болно те, секс дургүй болох, сексийн дур хүсэл буурах энэ болгон чинь яг үнэндээ юунаас болдог юм бэ гэдэг талаар ярьж байгаа. Тэгэхээр сексийн дур хүсэл, секс drive буюу сексийн дур хүсэл их багасах гэхээсээ илүү түүнд нөлөөлдөг хамгийн чухал хоёр зүйлийг ярьж байгаа. Энэ бол dual control model буюу одоо монголоор юу гэх хосолмол удирдлагын загвар гэх юм уу да. Тиймэрхүү илүү одоо онлын нэг тийм хэлбэр байгаа. Тэр болохоор бидний бэлгийн амьдралыг одоо бэлгийн үйл явцыг бол илүү удирдах гэдэг тийм зүйл байх нь тархинд минь байж идэг тий. Тэгэхээр энэ хэсэг бол юу юм гэхээр яг гоо тэгж нэрлэж байгаа тэр процессыг илүү бол энэ нь бол юу гэдэг бидний мэдрэмжтэй илүү холбоотой тийм зүйл байгаа. За тэгээд 1990-ад оны сүүлчээр судлаач Эрик Жансон мөн Джон Банкрофт гэдэг хоёр хүн бол хүний бэлгийн хариу үйлдэлийн талаар бол нэлээд том шинэ одоо энэ онолыг гаргаж ирсэн. Энэ бол нэлээд чухал. За юу гэж хэлсэн бэ гэхээр ерөнхийдөө бидний тарих бол ийм хоёрдмол одоо хосолмол удирдлагын загвар гэдэг юмар бэлгийн үйлдэл одоо үйлдэлээр хариу үйлдэл үзүүлдэг. За маш энгийнээр хэлвэл бидний тархинд sexual accelerator энэ жоохон хэлэхэд хэцүү үгтэй. Тэгээд sexual brakes буюу монголоор одоо маш энгийнээр машинаар төсөөлөд ярихад бол бэлгийн тормоз одоо машин явж байхад зогсоодог, бэлгийн хааз машиныг хурдлуулдаг тийм ийм хоёр зүйл байдаг байх нэ. Энэ хоёр зүйл бидний бэлгийн альва үйлдэлд хариу үйлдэл таатай эсвэл таагүй хариу үйлдэл үзүүлэх, секс хийх эсвэл хийхгүй байхад нөлөөлдөг байх нь. Тэгэхээр энийг нөө шинжилгээ ухааны талаас нь бид нар мэдэж авах гэдэг чинь аюул чухал. Өөрийгөө илүү таньж мэдэж авах гэсэн. За тэгэхээр юу гэж хэлж яах нэхэр тэр сексийн хааз гэж үг гэдэг нь нэхэр машиныг хаазлах тусам одоо гიშгэх тусам хаазлах тусам илүү хурдалдаг шүү дээ. Тэгэхээр энэ бол юу вэ гэхээр бидний тархин дотор team system sexual excitation system гэдэг.
Энэ маань болохоор яах вэ гэхээр SES гэдэг. За энэ болохоор бидний нөө бэлгийн хааз өдөөгч те. Энэ маань болохоор ямар систем бэ гэхээр аливаа нэг зүйлийг одоо 5 мэдрэхүүгээрээ мэдрэх. Одоо сонсох, амтлах, хүртэх, харах, одоо барих те эсвэл одоо төсөөлж бодох. Тэр болгон аливаа нэг байдлаар сексийн тийм таашаалтай зүйл мэдрэх үед бид нар бол тэр одоо хааз маань хөдөлж идэг байна. Илүү гიშгэж идэг байна. Тэгэхээр юу гэж бид нар бодох вэ гэхээр ямар зүйлс миний ямар зүйлс, ямар нөхцөл байдал, ямар хүн миний тэр бэлгийн одоо хааз гэдэг юм уу бэлгийн тэр дурслыг илүү их болгож байна. Тэрийгэ таньж мэдэх. Нөгөө талаас sexual inhibition system буюу одоо sexual brakes гэдэг машинаар л бэлгийн тормоз ямар зүйлсийг би хараад, үнэрлээд, мэдрээд одоо юу гэдэг төсөөлөөд эсвэл одоо хүрээд амтлаад сонсоод миний бэлгийн дур хүсэл буурч байна гэдгээ. Энэ хоёрын зохицолтолгоо бол илүү чухлаа гэдэг. Тэгэхээр энэ хоёроо мэдэрч би юунд өдөөгдөж байна? Би юунд одоо илүү унтрагдах гэх юм аашин тэгээс миний бэлгийн хүсэл саарч байна гэдэг. Энэ хоёрыг мэдэрчиж энэ хоёр дээрээ бид нэр ажиллаж иж илүү таньж мэднэ. Яагаад гэвэл энэ зүйлс бол бидний sexual drive буюу сексийн бэлгийн хүсэл тачаалыг бол одоо удирч идэг зүйлс юм байна гэдэг. Тэгэхээр энийг чи ингээд шинжилгээ ухааны үүднээс мэдээд авахар чинь бид нар юу бид нарыг turn on болгож байна одоо сэрлийг мань хөдлөж чинь тий. Тэрнийгээ илүү олон болгох үнэхээр одоо хостойгоо сайхан харилцаа бол юу намайг одоо сексийн дур хүслийг мань сааруулж гин бууруулж гин түүнийгээ багасгах. Одоо жишээгээр яриа л та магадгүй одоо юу таныг одоо илүү тоормослуулах вэ гэхээр одоо магадгүй нөгөө өрөөнд хүүхдүүд чинь унтчихвэл та одоо илүү чимээгүй байх хэрэгтэй гэж санаа зовдөг ч юм уу тий. Эсвэл одоо хамгаалтгүй одоо нэг анх удаага болцож байгаа хүмүүс хүн байдаг ч юм уу тэгчээс дөнгөж болцоод эхэлж байгаа хүнтэйгээ хамгаалтгүй бэлгийн харилцаанд орох. Тэгтээ бодно шүү дээ. Яна одоо энэ хүн чинь бэлгийн замын халдварт өвчнөд байх үеч гэдэг юм уу эсвэл одоо жирэмсэн болох үеч гэдэг юм уу эсвэл одоо янз бүрийн тийм бодлууд жишээ нь бид нарыг сексийн бэлгийн дуур таашаалыг маань илүү тоормослуулж юм уу илүү сааруулж идэг байна шүү тий. Тэгэхээр тэр сааруулах юмыг багасгахын тулд одоо юу гэдэг хамгаалт хэрэглэх юм уу яадгийн тухайн эсвэл одоо хүүхдүүдэд унтсныхан дараа болох юм уу ч гэдэг юм уу. Тэгэхээр ямар зүйлс таныг turn off буюу бэлгийн дур хүслийг унтрааж ийн ямар зүйлс таны бэлгийн дур хүслийг өдөөж ийн гэдгээ мэдчихийж бид нар илүү нөгөө нэг юм бодтойгоор ингээд тэрнийгээ бичиж үзгэж энэ номон дээр бол бүр дасгал тий. Одоо хамгийн хостойгоо хамт ярилцаад хизээ хамгийн сайхан секс хийсэн бай хоёлоо. Тэгэхэд юу нөлөөсөн юм бэ те? Бид хоёрын сэтгэл санааны хувьд ямар байсан? Сэтгэл санаа happy байсан юм уу? Аз жаргалтай байсан юм уу? Стресстэй байсан юм уу? Ямар байсан? Догдолсон байсан юм уу те? Нөхцөл байдал нь ямар байсан? Эргэн тойрон орчин нь ямар байсан те? Тэр болгоноо мэдээд ийм байсан учраас сайхан байсан юм байна гэд. Тэгэд энэ орчныг дахиж яаж бүрэлдүүлэх вэ? Энэ их чухал гэдэг. Тэрнээс биш зүгээр ингээд одоо би юунесээ удчихлаа. Одоо миний сексийн таашаал буурчлаа гэхээсээ илүү тэрийг ингэж дахиж шинээр илүү шинжилгээ ухааны үүднээс бодох. Ямар нөхцөл байдал илүү намайг өдөөж байна? Ямар нөхцөл байдал илүү намайг унтрааж байна гэдгийг олох. За тэгэнгუთ чи энэ дээр чи за дахиад ингээд бүр дахиад яг тоормосыг ингээд төсөөлвөл бас нөгөө гар тоормос гэж бас байдаг гэдэг. Тэр нь болохоор илүү яг машиныг зогсоодоггүй ч гэсэн ингээ явуулаад байдаг шүү дээ гар тоормос чинь тий. Тэр маань юу гэж хэлээд байна гэхээр заримдаа бид нар сексээ хийж байгаа ч гэсэн альва нэгэн өөртөө сэтгэл хангалуун бус юм уу эсвэл санаа зовсон зүйлтэй байвал бүрэн төвлөрч чаддгүй. За одоо юу гэдгийг миний би ямар харагдаж байгаа бол харвныг минь харчих болов ч юм уу эсвэл одоо бэлэг эрхтний минь бити хараасаа одоо харахгүй байгаасаа ч гэдэг юм уу эсвэл одоо юу гэдгийг би одоо дур тавьж чадах болов ч гэдэг юм уу маш олон иймэрхүү зүйл дээр санаа зовх нь өөрөө эргээд яг сексийг хийж байгаа ч гэсэн одоо төдийлөн нөгөө нэг ингээд яг бүрэн төвлөрч ач холбогдол юм уу тэр таашаал авч чадахгүй одоо холбоотой байна шүү дээ. За тэгэхээр бол энэ зүйлийг мэдэх нь аягүй чухал юм байна. За ерөнхийдөө бол dual control моделийн хувьд одоо энэ нөгөө түрүүний хүний энэ хоёр ажилтдаг энэ зүйлс гэдэг байгаа шүү дээ. Одоо механизм гэдэг байгаа шүү дээ. Энэ бол ерөөсөө таашаал одоо сэрэл хөдлөх гэдэг чинь тий таашаал энэ ерөнхийдөө Amazon дээр бас энэ ном байгаа. Таашаал хөдлөх гэдэг чинь юм уу сэрэл хөдлөх гэдэг чинь юу вэ гэхээр хоёр зүйлээс бүрдэнэ гэдэг. Нэгдүгээрт яаж сэрэл хөдлөх вэ гэхээр бэлгийн хаазыг идэвхжүүлж нөгөө түрүүний бэлгийн хааз нь одоо ингээл илүү гიშгэгтэл тэгэж одоо бэлгийн хаазд өгөгдөх гიშгэгдэх тэр нөхцөл байдлууд их байх нь тий. Нөгөө талаас
бэлгийн тоормсыг идэвхгүй ч үгэх. Тэгэхээр аль болох саад болохгүй зүйлүүдийг багасгах тий. Энэ хоёрын нийлбэр бол өөрөө сэрэл хөдлөх одоо arousal буюу сэрэл хөдлөх тэр мэдрэмж. За тэгээд нөгөө нэг яг энэ хоёр систем чинь хүн болгонд өөр гэж болно гэдэг. Зарим хүнд одоо тэр бэлгийн хааз өгдөг тэр мэдрэмж нь тэр одоо мэдрэг байдал нь маш өндөр байж болно. Одоо маш их одоо амархан өдөөгддөг тий. Эсвэл одоо маш их одоо олон зүйлийг хараад өдөөгдөх магадaltaй. А зарим хүн тэр нь маш бага байж болно. Ерөөсөө өдөөгдөж өгдөггүй. Ерөөсөө сэрэл нь маш цөөхөн зүйл дээр бий болдог. Одоо бүх юм яг ингээд төгс ингээд зохицуулагдсны дараа л одоо бэлэн болдог ч юм уу тий. А нөгөө талаас нөгөө нэг sexual breaks буюу тоормос ч бас маш хүн. Зарим хүн маш мэдрэг байж болно. Ингээд сайхан харилцаанд орж исэн чинь гинэт одоо нэг чимээ гарангуут ингээд хүүхэд нь ингээл хөрвөхт идэт ч юм одоо тэр өрөөнтэй тэгэнгүүт ингээд өө яна боли ч гэдэг юм уу тий. А гэтэл зарим хүний тэр одоо тоормос нь бас мэдрэг нь бага байж болно тий. Өчнөө юм болж байхад одоо ихэлсэн бол дуусах хэрэгтэй ч гэдэг юм уу тий. Гэх мэтчлээ энэ нь бол хүн болгон дээр хэмжээ нь бас янз бүр байж болох юм биш үү. Эсвэл хоёулаа тэнцүү байж болно, их бага байж болно тий. Тэгэхээр ерөөхдөө өөрийгөө таних мэдэх чухал. Тэгээ энэ дээр бас нэг юу чухал гэдэг гэхээр энэ одоо бэлгийн одоо энэ инженеэр яриад байгаа ш машинаар бол тоормос хаас хоёр чинь эрэгтэй хүн дээр ямар байдаг вэ, эмэгтэй хүн дээр ямар байдаг вэ гэж бодхоос илүү минийх ямар вэ? Би юун дээр илүү turn on болж юун дээр илүү би өдөөгдөж юун одоо хааз мань гიშгэгдэж те юун дээр илүү миний одоо бэлгийн тоормос мань гიშгэгдэж одоо ингээд хязгаарлагдаж бэлгийн сэтэл маань буурч जैन саармагч чинь гэдгээ таних мэдчих чухал. Өөрийнхийгээ таних мэдэх чухал. Ягаад гэвэл энэ хүн болгон дээр өөр өдөг учраас. А хүн болгонд ийм механизм байгаа ажилдаг. Харин хүн болгон дээр юун дээр вэ гэдэг нь өөр. Бас хэмжээ нь өөр. А бас хоцыгийгээ таних мэдэх. Миний хос ямар үед илүү сексийн дур ташаал нь илүү хөдөлдөг вэ? Ямар үед дургу тийм унтардаг вэ? Тэрийгээ таних мэдэх илүү чухал гэдэг асуудын хувьд. За тэгээд ерөнхийдөө бас энэ нь маш одоо амьдралын олон үед ихсэж багасч болно. Одоо нөгөө ярьдаг 30-тай эмэгтэй бол илүү одоо бэлгийн хувьд илүү идэвхтэй гэд магадгүй одоо 30 хүрэх үед одоо байж болно тий тухайн эмэгтэй одоо нөгөө нэг бэлгийн тэр хааз өгч байгаа тэр зүйлс нь илүү нэмэгдэж ирэх тий одоо эсвэл тодорхой насн дээр очиод багасж ирэх. Эсвэл одоо бас нөгөө сарын тэмдгийн мөчлөгтэй холбоотой ихсэх багасгах ч үед байна тий. Хүмүүс бол овуляцийн үед буюу одоо нөгөө нэг одоо юу гэдэг вэ монголоор ч овуляц чинь одоо илүү нөгөө нэг нөгөө нэг үр хөврөл бий болгох одоо үндгээс боловсруулах тэр үе рүү дөхөөд ирэхээр илүү одоо сэрэл мэдрэмж нь илүү өндөр болох тохиолдлууд бас байдаг шүү дээ тий. Тэгэхээр бол энэ цаг хугацааны хувьд өөр өөрчлөгдөж болно. Нэг хүн дээр өөр ээж болно. Эсвэл их бага янз бүрийн ээж болно. Мэдрэмтгий хааз, мэдрэг тоормостой. Одоо мэдрэмтгий хааз буюу одоо маш амархан бэлгийн сэрэл нь одоо ингээд маш амархан буурах магадaltaй, маш амархан одоо мэдрэг ингээд зогсох, багасах магадaltaй хүмүүс мөртлөө одоо маш мэдрэг ийм мэдрэг баг мэдрэг тийм хаацтай эмэгтэйчүүд бол байдаг байна. Энэ нь бол хүн амын 1-4% эмэгтэйчүүдийн тий. Эсвэл одоо өдөөгдөхдөө маш баг мэдрэг мөртлөө одоо маш их мэдрэг мөртлөө одоо тэр сэрэл мэдрэмж нь буурахта баг хүмүүс бас байдаг. Бас л одоо хүмүүсийн 2-6% ч гэдэг юм уу те эмэгтэйчүүдийн харин илүү ихэнх хүмүүс бол дундаж хэмжээнд байдаг байна. Аль нь нөлөөлдөг те. За тэгэхээр ерөнхийдөө бол ингэж хэлсэн байна. 2008 онд 18-аас 81 насны одоо сексийн дур сонирхол бага тийм эмэгтэйчүүдээс ингээд судалгаа авсан юм л да. Сэрэл нь хөдлөх нь амархан биш, дур тавилт нь бага ийм эмэгтэйчүүдээс судалгаа авахд бол ерөөсөө шалтгаан нь маш том нөлөөлдөг зүйл нь нөгөө нэг бэлгийн хааз гэдэг байгаа зогсоодог. Тэр зүйл нь илүү мэдрэг байсан. Маш олон зүйлд мэдрэг ингэж одоо хурдан бэлгийн дурслан саармагжих, зогсох, багасах, буурах хариулт үзүүлдэг. Тэгэхээр энэ маань болохоор тэр хүмүүсийн тэрийг одоо засна гэхээсээ илүү ямар нөхцлүүд тийм болгож яана гэхин судлах нь чухал байх нэ, өөрийгөө ойлгох нь чухал байх нэ. За дараагийнх нь нэг чухал зүйл бол тэгвэл ер нь юунд энэ одоо нөгөө нэг тоормос хаас хоёр маань юунд одоо хариу үйлдэл үзүүлдэг юм бэ те? Юуг би гоё гэж хараад одоо миний сексийн дурсал илүү нэмэгдэж, юуг би тухгүй гэж хараад аюул занал гэж хараад сексийн дурсал маань буурдаг вэ гэдэг. Энэ зүйлийг хаанаас сурдаг вэ гэдэг.
Энэ бол маш чухал зүйл бол энийг бол бид нар суралцдаг гэж. Энийг бол бид нар суралцдаг. Маш сонирн байгааз. Тэгэхээр одоо юуг секси гэж бодох, юуг аюултай гэж бодох гэдгийг бол мэдээж одоо тодорхой хэмжээгээр байгалийн юм одоо 100% байгалийн юм байхгүй гэсэн үг ш. Тодорхой хэмжээнд байгалийн зүйл байна. Маш олон зүйл нь бид нар өөрсдөө суралцдаг. Харин эрэгтэй эмэгтэй хоёр хүн өөрөөр суралцдаг байна. Жишээ нь одоо яаж суралцдаг вэ гэхээр энэ дээр байж байгаа. Эрэгтэй хүүхдүүд бол багасаа ингээд хөвгүүд нялх байхасаа бол одоо бэлэг эрэхт нь бол илүү гадагшаага гарч ирж өссөн байдаг шүү дээ. Одоо бэлэг эрэхтний эр бэлэг эрэхтний онцлог. Тэгэхээр бол илүү одоо альва нэг зүйлд хүрэхэд ингээд ойртоход ямар нэгэн байдлаар хүртэхэд илүү хөвчрөх мэдрэмж илүү гадна одоо зүйлстэй илүү холбоотой, гадны орчинтой илүү холбоотой. Тэрнтэйгээ холбоож одоо хөвчрөх сэрэл мэдрэмжийн илүү холбоотой өсдөг бол ерөнхийдөө бол эрэгтэй хүний хувьд секси гэдэг зүйл бол одоо ихэнхдээ энэ шинжлэх ухааны талаасаа бол хөвчрөхтэй илүү холбож ойлгодог. За бэлэг эрэхтэй хөвчрлөө ерөнхийдөө секси тий. Бас мэдээж одоо хараад ойлгох, хараад таашаал авах зүйлс байна. Өөр ямар нэгэн байдлаар одоо заавал одоо шууд бэлэг эрэхтэнтэй холбоогүй ч гэсэн их тохиолдолд. Харин эмэгтэйчүүдийн хувьд бол октийн бэлэг эрэхтний хувьд бол байрал зэрэгээс шалтгаалan шууд харилцаа бол үүсдэггүй. Одоо октод ихэнхдээ бэлэг эрэхтэнтэйгээ шууд харилцаа үүсч өсдөггүй байна шүү дээ. Тиймээс учраас үр дүнд нь бэлгийн холбоотой зүйлс эсвэл одоо бэлэг эрэхтний эсвэл дотоод мэдрэхүүгээс илүүтэйгээр нийгмийн контекст илүү нөлөөлдөг гэдэг. Нийгэмд юуг юм уу эргэн тойронд нь юуг секси, юуг илүү гоё гэж үзэж ийн гэдгийг бид нар суралцсан юм байна. Тэгэхээр энэ бол юу гэж өнөхөр бидний бэлгийн нөгөө дуртай ачаалыг одоо өдөөх, илүү хүчтэй болгох тэр зүйлсийг бид нар ойр орчноосоо сурдаг. Тэрнээс биш ингээд анханасаа л би яг одоо тийм барилгын одоо юу гэдэг гал унтраагчийн хувцастай залуу би секси гэж боддог гэж төрөхгүй шүү дээ тий. Илүү бол энэ бид нарыг суралцдаг. Бид нар ойрноосоо одоо юу гэдэг тийм гал унтраагчтай холбоотой түүх байдаг ч юм уу надаа. Эсвэл одоо би бассейны хажууд секси их одоо фантастай байсан бол би магадгүй тийм нэг кино үзсэн ч юм уу, тийм юм сонссон ч юм уу. Гэх мэтчлэн маш олон байдлаар энийг суралцдаг байна. Тэгэхээр юу гэж хэлж байгаа гэвэл эрэгтэй эмэгтэй хоёр хүний юунд өдөөгдөж, юунд одоо тэр сэрэл нь одоо буурдаг вэ гэдэг тэр төсөөл, тэр одоо мэдрэхгүй, тэр зүйлс бол бас нэг зүйл нь өөрөөр бид нар суралцдаг юм байна. Тэр суралцахдаа эрэгтэйчүүд илүү биологийн нөгөө бэлэг эрэхтний онцлогоос болоод илүү гаднах environment орчинтой илүү холбогдоод дээр нь биеийнхаа яг нөгөө хариу үйлдэлтэй холбогдсон байдаг бол эмэгтэй хүнийх илүү бид нар соёлоос суралцдаг. Юу секси вэ? Юу илүү халуухан бэ гэдгийг. Энэ жишээ нь одоо зөвхөн одоо бид нар ингээд анханасаа байглаасаа ч гэдэг юм амар бэкбиттэй хүн дурлан ч гэдэг юм уу тийм татагдана гэвэл үгүй маш олон тохиолдолд одоо соёлын гэдгээр тийм магадгүй одоо нөхрийгөө орой ингээд гэртээ бүх аяг тавгаа угааж ангууд их секси харагдал тий. Ягаад гэвэл хайр үзүүлж гин, халамж үзүүлж гин ингээд гоё гэртээ халуун дотн байна. Тэгэнгүүт одоо ингээд секси байх бол энэ бол бидний бас суралцсан зүйл байгаа байхгүй. Тэгэхээр гих мэтчлэн. Тэгэхээр энэ бол юу энийг ойлгох нь яагаад чухал вэ гэхээр бид нар ер нь бидрийг юу өдөөдөг, бид нарыг юу одоо өдөөлтийн маань бууруулдаг гэдгийг энэ бол бид нар суралцсан зүйл учраас бид нар энийг бас нэмж тэлэх, өдөөдөг зүйлээ нэмж тэлэх, илүү олон болгох, эсвэл тэрийг айл болох, илүү олон гаргаж ирэх, таньж мэдэх, бид нарыг өдөөлтийг маань зогсоож байгаа зүйлийг айл болох, байхгүй болгоход чухал байх нэ энэ зүйлийг тий. За, ерөнхийдөө бол ямар зүйл сэрлийг өдөөдөг, ямар зүйл сэрлийг бууруулдаг гэдгийг бид хэл сурж байгаа юм шиг сурдаг гинэ. Жишээ нь яагаад гэвэл бид аль ч хэлийг сурах чадвартай төрсөн ирнэ тухайн улс оронд байгаа тухайн аав ээжийнхаа хэлийг сурдаг шүү дээ тий. Тэгэхээр тэр хүүхэд англи айлын хүүхэд болсон бол англи хэл сурна. Монгол айлын хүүхэд болсон бол монгол хэл жишээ сурах магадлал их тий. Тэгэхээр энэ маань өөрөө би ч гэсэн тэр ямар зүйлийг илүү секси гэж бодох маань хүртэл энд хэл сурахтай адилхан ямар соёлд байгаагаараа ямар гэр бүлд байгаагаараа нөлөөлдөг байх нь маш сонирхолтой. Би энийг бас надад маш сайн санагдсан. Их тохиолдолд энэ одоо бэлгийн юу чинь одоо таашаал. Үгүй бэлгийн сэрэл гэдэг бол ингээл шууд зөвхөн байглаасаа гэж бодчихсон гүү гэдгийг те. За тэгэнгүүтээ хамгийн гол нь энүүгээрээ энийг суралцж болдог учраас бид нар түрүүний бидний бэлгийн торомсыг юу одоо өдөөгөөд бид нарыг ингээд зогсоодог бай. Бэлгийн хаазыг маань юу ингэж илүү өдөөж бид нарыг одоо
илүү их сэрлийг маань хөдөлгдөг вэ гэдгийг таньж мэдэх боломжтой, түүнийг бас нэмэгдүүлэх боломжтой, түүнийг хязгаарлах боломжтой юм байна. Тэгэхээр бас гайхамшигтай байгаа. За тэгээд нөгөө нэг ерөнхийдөө болохоор хүмүүстээр ингээд бэлгийн дуур хөслийн хувьд одоо магадгүй өдөөгдөхгүй байгаа юм уу, одоо ингээд сэрэл мэдрэмж нь илүү одоо юу гэдэг буураад байгаа тийм асуудалтай үед хүмүүс ерөөсөө гол зүйлсийг асуух юм байна. За тэр хүний хэр их одоо нөгөө нэг бэлгийн хааз гэдээ яриад байгаа тэр зүйл нь хэр их мэдрэг юм бэ те, тэр хүнийг юу өдөөдөг юм бэ гэдэг. Эсвэл нөгөө бэлгийн тормоз гэдэг бүх зүйлийг бууруулж байгаа тэр зүйл нь хэр мэдрэг юм бэ, тэр тормозыг нь юу гიშгээд байна гэдгээ таньж мэдэх те. Энийг мэдэх нь чухал байх нэ. Амьдралын явцад ихсэж багасч байдаг, өөрчлөгдөж байдаг те. Тэгэхээр энэ дээр бол хамгийн чухал зүйл нь бол юу хэлээд байна вэ гэхээр хоёр зүйл бол нөлөөлдөг юм байна. Энэнд түрүүний хэлсэн хоёр зүйл нөлөөлн тэр болохоор ерөөсөө л контекст гэж. Контекстын дотор хоёр. Контекст биднэрт маш их зүйл нөлөөлдөг зүйл бол контекст. Тэр нь болохоор нэг нь гадаад нөхцөл байдал, нөгөөх нь дотоод сэтгэл зүйн нөхцөл байдал. Энэ хоёр зүйл маань өөрөө би сексийг одоо нөгөө нэг түрүүн сексийн turn on болж хааз маань гიშгэгдэх нүү, эсвэл одоо тормоз болж одоо секс маань гიშгэгдэж одоо сексийн сэрэл дурсал маань буурах нь гэдгийг шийддэг байна. Тэгэхээр бид нар нөгөө нэг түрүүн илүү нөгөө нэг контекстээ таньж мэдэх гээдсэн чинь тэр байгаа байхгүй юу? Би яг ямар үед илүү таашаалтай байсан юм бэ? Тэр нь орчин нөхцөлийн үед юу байсан юм бэ? Чимээгүй орчин байсан юм уу? Таатай орчин байсан юм уу? Харанхуй байсан юм уу? Гэрэлтэй байсан юм уу? Одоо юу гэдэг хүмүүс хажууд нь ойрхон хажуудлын өрөөнд байсан юм уу? Байгаагүй юм уу? Эсвэл хинч байхгүй амар тайван байсан юм уу? Тэ? Эсвэл одоо нөгөө талаас одоо миний сэтгэл зүйн байдал ямар байсан? Би стресстэй байсан юм уу? Би айцтай байсан юм уу? Эсвэл одоо би илүү их жаргалтай амар тайван байсан юм уу те. Эднэрийг ингэж мэдэж таньж байж би дараа нь илүү сексийн харилцаанд орохдоо тэр орчноо бүрдүүлж илүү таашаалтай одоо кодын тайлна гэдэг шиг тийм зүйл байгаа байхгүй. Бид нар ингээл сексийг зүгээр л ингээл таарлцсан мэдрэмжээрээ хийгээд байхаас илүү хэрвээ энэ хоёр зүйлээ илүү одоо нөгөө түрүүний сексийн хааз тормоз гэдэг энэ механизмыг ойлгочвол бид нар кодын тайлна гэдэг шиг яаж би тэр орчноо бүрдүүлэх вэ? Гадаад environment орчноо бүрдүүлэх, дээр нь өөрөө дотоод internal буюу сэтгэл зүйн бэлэн байдлаа, сэтгэл зүйн нөхцөл байдлаа яаж гоё яг тэр орчныг бүрдүүлэх вэ гэдэг маш чухал байх нэ. За тэгээд энэ дээр нэг хэрвээ тэр нөгөө цэцэрлэгийн зүйрлэл те, цэцэрлэгийн зүйрлэл бол бид нар магадгүй тэр системийг өөрчилж чадахгүй ч гэсэн бид нар энэ дээр яаж одоо түрүүний тэр хоёр систем бол байдгаараа байна, харин илүү бид нар ямар энэ одоо цэцэрлэг дээр юу тарих вэ гэдэр чи бидний сонголт байгаа байхгүй тий. За тэгээд ерөнхийдөө бол эдгээр унтраагч одоо нөгөө нэг өдөөгч илүү сэрлийг өдөөгч сэрлийг одоо унтраагч гэдэг юм уу тий, тэр бууруулах зүйлүүд бол төрөлхийн байдаггүй. Бид ихэнхдээ үнийг суралцж байдаг. Тэгтээ эрэгтэй эмэгтэй хоёр хүн бол бэлгийн эрэгтний онцлог бүтцээсээ болоод өөрөөр суралцж байдаг байх нь байна. За хүмүүсийн бэлгийн хааз тормоз нь өөр өгөгдлүүдээр өдөөгддөг байхаас гадна өөр мэдрэг хэмжээстэй байдаг юм байна. Энийг бол таньж мэдэх нь чухал. За дараагийнх нь чухал зүйл нь бол яг нөгөө түрүү контекст нөлөөлнө гэдэг чинь тэ. Контекст юу яаж нөлөөлд юм бэ гэдэг. Яг нөгөө нэг одоо тэр хоёр зүйл маань өдөөгдөхүү, унтраагдах уу гэдэгт нөлөөлж байгаа тэр зүйл маань бол контекст. Дотроо хоёр зүйлс бүтсэн. Нэгдүгээрт яг одоогийн орчин тойрны бодит нөхцөл хинтээ байна, хаана байна, нөхцөл байдал шин үү, танил үү, эсвэл одоо аюултай байна уу, аюулгүй байна уу, эрсдэлтэй байна уу, ойр хавьд хүн байна уу? Энэ бол нөлөөлөх нь яг одоогийн гадаад нөхцөл байдал. За хоёрдугаарт нь яг одоогийн дотоод таны сэтгэл санааны нөхцөл байдал. Та стресстэй байна уу, амар тайван байна уу, тэр хүнтэй итгэж гин үү, итгээгүй байна уу, хайрлаж гин үү, хайрлагдаж гин үү, тэгээд ямар мэдрэмжтэй байна. Энэ болгоно нөлөөлөх юм. Энэ хоёр нөлөөлж иж тэр контекст бүрддэг байна. За энэнд яг бодит утгаараа юунууд нөлөөлж болох юм бэ гэдэг. Яг нэг саяны юмнуудыг илүү бодит үгээр нь хэлвэл жишээ нь судлаач одоо Кэти Маккел болон Сэнди Местен нарын хийсэн судалгаагаар бол 4 зүйл эмэгтэйчүүдэд бол одоо илүү таатай өдөөгдөхөд нөлөөлдөг гэж байна. Нэгдүгээрт нь болохоор хайр илүү нөгөө нэг одоо тийм emotional тийм харилцаа. Хайр халамж одоо түрүүн сэтгэл зүйн холбоо энэ зүйлс бол жишээ нь өдөөгддөг байх нь эмэгтэй. Гэхдээ энэ маань заавал бүх харилцаанд одоо яг романтик хайр гэхээс илүү тухайн үед тэр хайрлагдж байгаа мэдрэмжүүд те тухайн үед одоо тэр
таашаагдж байгаа мэдрэмжүүд. За дараагийнх нь болохоор магадгүй шууд одоо explicit erotic cues гингууд одоо шууд одоо erotic кино ч юм уу эсвэл одоо хөршийн хүнэн секс хийдэг ч юм уу чимээ гардаг ч юм уу одоо яадаг чинь те erotic өгүүлэг уншдаг ч юм уу те эсвэл одоо ямарваа нэгэн нэмний талаа секси кино үздэг ч юм уу энэ болгон бол шууд нөлөөлнө. За 3 дугаарт нь болохоор visual proximity cues гэдэг. Тэгэхээр энэ бол харж одоо их үнэхээр одоо өөрийнх нь таашаалтай тим стилтэй дуртай тэр хэм маягтай залуу явж идэх ч юм уу. Тэгвэл ингээд хараад үнэхээр gentleman залуу явж ивэл одоо хараад сайхан сэтгэл төрөх зөвхөн гадаад байдлаасаа гадна үнэхээр өөртөө ихтгэлтэй тим хүн явж ивэл жишээ нь харж өдөөгдөг байх нь. За дараагийнх нь болохоор romantic implicit cues гэдэг. Тэгвэл илүү яг шууд секс биш ч гэсэн одоо юу гэдэг хамтдаа ойрхон бүжиглэх те одоо халуун вананд хамт орох ч юм уу эсвэл одоо массаж хийлгэх ч юм уу яг шууд утгаараа секс биш ч гэсэн тийм их романтик хоорондоо харилцаанууд жишээ нь бас эмэгтэйчүүдийг өдөөдөг гэж судалгаагаар хариулсан байна. За тэгэнгүүт бас нэг өөр судалгаан дээр эмэгтэйчүүдэд юу нь нөлөөлт юм бэ? Turn on, turn off болоход буюу одоо өдөөгдөх эсвэл одоо өдөөлт үгүй байх одоо байхгүй унтраагдахад гэх юм уу та тэгээ юу нөлөөлдөг вэ гэхээр хамгийн түрүүнд өөрсдийнхөө биеийн талаар юу гэж бодож байгаа. Түрүүн нөгөө тийм учраас бид нар одоо юуны тухай яриад байгаа байхгүй бие гэдэг чинь өтрээндээ ихтгэлтэй байх нөгөө нэг өтрээнийхээ харагдаж байгаа байдалд итгэвтэй байх биеийн бэлгэрхтнийхээ одоо хэлбэр хэмжээ одоо тэр бэлгийн их баг уруулынхаа хэлбэр хэмжээ өнгө зүс одоо юу байдгийг тэр болгондыг нь хүлээн зөвшөөрсөн байдал тэр болгоныг нь хайрлсан байдал чинь чухал байх нэ. Тэгээ хилүүгээ таньж мэдсэн байдал чинь чухал байх нэ. Ингэжиж өөрөө бид нар яг бүрэн утгаараа тэр секси харилцаанд илүү магтгүй таашаалах боломжтой байх нэ. Тэгэхгүй тэрэндээ санаа зовоод байвал тэрнийг одоо ямар харагдаж байгаа бол ямар өндөрч байгаа бол ямар байх бол гэж санаа зовоод байвал эсвэл магадгүй зөвхөн бэлэг хэрэгтэй биш. Одоо миний энэ гидсний энэ ямар харагдаж байгаа бол одоо тарган байгаа бол турхаа байгаа ч гэдэг юм. Энэ болгон чинь эргээд яг нөгөө нэг бидний тэр секс таашаал авах уу, тэрэнд өдөөгдөх үү, тэрэндээ сэрэл мэдрэмж маань хэр холбогдох вэ гэдэгтэй холбогддог гэж байна. За хоёрдугаарт нь болохоор concerns about the reputation. Хүмүүс намайг юу гэж бодох бол те одоо юу гэдгийг магадгүй нэг одоо нэг залуутай их танилцаа дотоосч явж байгаад одоо болцож явж байгаад одоо магадгүй тэр хоёроос салцсан байж болно. Тэгээд дараагийнхын хүнтэй уулзраад одоо яг энэ хүнтэй дотны харилцаанд орохсон чинь хүмүүс намайг юу гэж бодох бол нөгөөдгөөсөө салаад удаагүй байгаа штэ ч гэдэг юм уу иймэрхүү элдв янзын санаа зовлт хүмүүс намайг юу гэж бодох бол нийгэм намайг юу гэж бодох бол те. За дараагийнх нь 3 дахь нь болохоор одоо өөрөө бас шалтгаан зохиодог. Гэхдээ би ч одоо ингэх ёстой ч юм уу эсвэл ч юм уу би энэ өнөөдөр энд байх ёсгүй би ч одоо юу гэдэг ингэсэн хүн тэгсэн хүн ч гэдэг юм уу төмөн шалтгаан өөрөө зохиож бодох нь. За дараагийнх нь болохоор мэдээж хүсээгүй жирэмслэлт зэрэг санаа зовх нь байна те. 5 дахь нь болохоор ерөөсөө тэр хүний сэрэл мэдрэмж төрөх тэр мэдрэмж юутай холбоотой вэ гэхээр нөгөө нэг партнер секс хамт хийх гэж байгаа тэр хүн нь нөгөө хүнийг хэр их хүсэж байна, хэр их хүлээн зөвшөөрч байна, биеийг нь хэр их одоо бүтнээр нь хүлээж авч хайрлаж байна. Энэ бол их чухлаа. Хосоо хэрвээ та өнөөдөр нөгөө эрэгтэй хүн байвал үзчихэвэл тэ эрэгтэй хүн хамтрагч нь одоо эмэгтэйгийнхаа байгаа байдлыг бүтнээр нь хүлээн зөвшөөрч биеийг нь бүтнээр нь хүсэж тачааж байгаа тэр мэдрэмж чинь нөгөө харилцагч эмэгтэйд бол илүү өөртөө итгэл илүү секстэй одоо итгэлтэй оролцох илүү одоо өөрөөсөө байгаа бүхнээ чөлөөтэй сайхан гаргах тийм мэдрэмж төрүүлдэг байх нь шүү дээ. За дараагийнх нь feeling accepted by partner те яг өөрийнхөө тэр тусмаа бэлгийн зан үйлийг нь хүлээн зөвшөөрдөг байх. Би одоо ингээд дуурчвал болохгүй болов уу? Ингээд одоо хөдөлжүүл намайг юу гэж бодох болч гэдэг юм уу? Ийм зовнил байхгүй. Яг өөрөө юу мэдэрмээр байгаа нь тэр үедээ тэрийг мэдрэх болж чухал байх юм тий. Тэр бол мэдээж илүү итгэсэн тэр хамтрагчуудад ингээд чөлөөтэй байж чаддаг шүү дээ. Тэрийг хэрэгтэй. За тэгээд ерөнхийдөө одоо тухайн нөгөө өдөөгт хэсэг нь тухайн одоо юу гэдэг style of approach, invitation and timing яг тухайн нөхцөл байдлаас яаж тэр хүн эхлээд үдэж байгаа яаж одоо тэр үе нөхцөл байдал нь боломжтой юм уу те гих мэтчлэн маш олон зүйлтэй холбоотой. За тэгээ мэдээж negative mood тухайн үед хэрвээ сэтгэл санаа таагүй байвал ерөөсөө л одоо тэр стресстэй юм уу айц хүчтэй олон санаа зовсон зүйлтэй байвал секси хувьд одоо шууд бас бүрэн өдөөгдөж таашаал авахд хэцүү байх нэ. Тэгэхээр бол эмэгтэйчүүдийн
ерөнхийдөө судалгаагаар бол эмэгтэйчүүдийн бэлгийн хариу үйлдэл нь эрэгтэйчүүдтэй харьцуулахад контекст буюу энэ контекст, mood, relationship issue тэ factorsтай холбоотой буюу эмэгтэйчүүдийн сексийн одоо бэлгийн дуур хүсэл нь өдөөгдөх тэр mood тийчнээс таашаал авах нь бол олон тэр нөхцөл байдалтай түрүүний хүрээлэн буурчинтай холбоотой илүү уягдах нь байна. Дээр нь нөлөөлдөг байна. Дээр нь тухайн хүний сэтгэл зүйн байдал нөлөөлдөг байх нь байна. Тухайн өдрийн mood нөлөөлдөг байх нь байна. Тухайн өдрийн одоо сэтгэл санааны байдал эсвэл одоо тухайн хоёрын харилцаанд байгаа элдв асуудлууд гэдэг энэ болгон чинь нөлөөлж идэг байх нэ. Эрэгтэйчүүдэд бол энэ нь бол арай бага нөлөөлдөг байхад эмэгтэйчүүдэд бол илүүгээр нөлөөлдөг гэж үзсэн байна. Тэгэхээр бид нар нөгөө нэг ерөөсөө тэр болгоноо таниж мэдэх. Тэгэхгүйгээр би одоо секс дургу болцсон ч юм уу, би секс дургу эсвэл одоо манай хамтрагч секс хийх дургу болцсон гэхээсээ илүү биднэрт яг одоо сексийн одоо сэрэл мэдрэмж маань өдөөгдөхөд юу саадуулаад байна. Магадгүй юу бид нарыг унтраагаад байна те. Магадгүй нэг нь тэрийг олж мэдэх чинь айгүй чухал юм байна гэж хэлээд байгаа. За тэгээд энэ дээр энэ бүлэг дээр ерөнхийдөө одоо нэг хэсгийг яриад тэгээд өнөөдрийн бас цаг маань дуусж байгаа. Тэр маань болохоор юу гэж хэлээд байна нөхөр ерөнхийдөө emotional wandering гэж нэрлэдэг байгаа. Ерөнхийдөө юу гэдэг одоо хүний тархины одоо хамгийн чухал одоо хэсэг гэж үзвэл эмоц одоо сэтгэл хөдлөлийн хамгийн чухал хэсэг гэж үзвэл бол нөө бид нар өмнө маш олон номон дээр гардаг амигдала буюу хүний одоо тархины нэг чухал хэсэг байдаг. Ерөнхийдөө хүсэл тачаал одоо тэр шунал тэр болгонтой холбоотой тийм мэдрэмж байгаа. Одоо хэсэг байгаа. Тэрийг хариуцдаг. Тэрэн дээр маань болохоор ерөнхийдөө бидний маш олон төрлийн эмоц илэрч идэг. Одоо тэрэн дээр стресс байна, айдас хүйдс байна, уур байна, тэгээд таашаал байна. Одоо хайр байна. Энэ болгон чинь ерөн тэр амигдалатай нэлээд холбоотой, тэрнтэй холбоотой удирдахж идэг мэдрэмжүүд, emotional юмнууд байгаа. Тэгэхээр секс бол тэрний нэг хэсэг юм а тий. За тэгээ нөгөө миний бидний тэр тархины тэр хэсэг маань ерөнхийдөө секстэй холбоотойгоор 3 юм одоо 3 үе шат болдог байх нь. Гэхдээ энэ үе шатууд нь хоорондоо холбоотой ч болно, заримдаа холбогдохгүй нэг алгасаад ч явж болно тий. Тэр нь бол enjoying, expecting and eagerness гэх. Тэгэхээр юу гэхээр таашаал авах ингээд одоо хүлээх одоо хүлээлт бий болгох тэгээд илүү тэр зүйлийг хүсэж шунах гэх. Энэ 3 зүйл маань бол секстэй холбоотой биднэрт бас ингээд бий болж идэг нөгөө амигдала одоо тэр тархины тэр хэсэгт маань. Энэ маань юу гэж хэлээд байна вэ гэхээр хүмүүсийн амьдралын одоо явцад бол энэ одоо эмоушнууд бол одоо янз бүрийн байдлаар өөрчлөгдөж янз бүрийн их баг болж идэг. Гэхдээ энэ маань болохоор юу гэж хэлж байна гэхээр энэ зүйлс манаас бие рүүгээр оршин тогшинж байдаг, бие биентэйгээ зөвлөлдөж байдаг, бие биентэйгээ хамт байдаг тий. Тэгэхээр энийг бид нар яаж одоо танин мэдчихийч тий. Миний ямар мэдрэмж одоо төрж ийн одоо секси үе тий. Миний энэ секстэй холбоотой тэр одоо түрүүний мэдрэмжүүд маань одоо яагаад энэ мэдрэмжүүд маань үгүй болоод байна гэсэн тэр учир нөхцөлдөөнийг бүгднийг бид нар бас бүгдийг нь ойлгох нь хаашаа ингээд таньж мэдчихвэж тодорхой хэсгээс нь ч гэсэн таньж мэдчихвэж бид нэр илүү өөрийгөө нээж нөгөө нэг амьдралынхаа хамгийн чухал хэсэг болсон бэлгийн амьдрал дээр илүү ач холбогдолтой илүү үр дүнтэйгээр одоо таньж мэдэх нь шүү дээ тий өөрийгөө айгүй халууцч тийм сэдв ярьсан чи өмнө өөр номон дээр ингэж халууцдгүй шүү. За тэгээд ингээд хэлж байгаа. Тэгэнгუთ ингээд бидний ерөөсөө энэ ментал одоо тархины энэ үйл явц энэ болгонд чинь нэгдүгээр тархинд одоо саяны үйл явцууд өрнөж байна. Хоёрдугаар тэрэн дээр нь контекстууд нөлөөлж байна. Гуравдугаарт энэ болгон чинь ингээд түрүүнд бид нар энд хариу үйлдэл үзүүлж байгаагаа ингээд таних хэрэгтэй гэдгийг хэлээд байгаа байхгүй. За тэгээд бол энэ дээр бол хэлж байгаа өдөөлтийг яаж хүлээж авах нь бол тэр саяны зүйлс чинь ямар контекстээс шалтгаалаад саяны энэ нөгөө амигдалагийн гаргаж байгаа эмоушнууд чинь ямар контекст нөхцөл байдал дээр байгаагаас шалтгаалаад өөр байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар чинь нөгөө нэг контекстаа таньж мэдэх тэгээд хүнийхээ хувьд тэр тархиныхаа одоо үйл явц болж байгаа юмыг бас таньж мэдэх. Гэхдээ одоо бүгднийг нь одоо шууд ингээд таньж мэдээд ингээд шууд шинжлэх ухаанч гэхээс илүү одоо байнга л өөрийгөө би яаж ийн гэхээс илүү маш энгийнээр түрүүн юу намайг өдөөж ийн, юу намайг одоо илүү таатай болгож байна. Одоо юу намайг илүү сэрэл мэдрэмж хостойгоо одоо сэрэл мэдрэхүү маань илүү өдөөгдөж байна гэдгээ таних. Тэгээд дээр нь
юу намайг бас илүү миний тэр сэрэл мэдрэмжийг унтрааж ийн гэдгээ таних тий. А тэгэнгүүтээ тэрийг яг одоо энэ дээр жишээ нь одоо sexy context гэдэг юм ямар зүйлс байсан тий. Энэ дээр нэгсэн байгаа байхгүй. Ерөөсөл хизээ ингээд хамгийн гайхамшигтай тоор хосоороо ч юм уу сексизм бэ тий. Таны хамгийн сайхан байсан секс тий. Тэгэнгүүт ямар контекст байсан. Сэтгэл санааны хувьд болон биеийн эрүүл мэндийн хувьд ямар байсан. Тэ body image нь биеийн хэлбэр хэмжээний тухай үед ямар байсан эсвэл одоо сэтгэл санаа нь ямар байсан ямар нэгэн санаа зовнил байсан юм уу тэ эрүүл мэнд нь ямар байсан дахиад дараагийнх нь нөгөө нэг хосынх нь тэр хамтрагч нь ямар хүн байсан тэ хамтрагч нь магадгүй бүр өнрийг нүртлэгдсэн байгаа байхгүй ямар өнөртэй ямар гадаад төрхтэй ямар эрүүл мэндийн хувьд ямар байсан өндөр нь ямар байсан сэтгэл санаа нь ямар байсан тэ тэгээд нөгөө тойрын харилцааны онцлог ямар байсан тэ. За тэгээд тухайн нөхцөл байдал ямар байсан? Өөр ямар нөхцөл байдлууд байсан? Энэ болгон чинь нөлөөлдөг учраас энийгээ бид нөгөө нэг хостойгоо магадгүй анхны хэлж явахдаа тэр нөхцөл байдлууд өнөөдөр яагаад өөрчлөгдсөн учраас бид нарын тэр зүйлс бас багасж байна те. Зөвхөн одоо энүүгээр ингээл бүх юм өөрчлөгдчихнэ гэсэн үг биш. Тэгтээ илүү таньж мэдэх өөрийгөө. Юу намайг өдөөдөг байсан бэ? Юу намайг илүү одоо ингээд намайг хязгаарлаад байгаа вэ гэдгээ таньж мэдэх чухал гэж. За та стресс үед таны тарих бүх зүйлийг потенциалны аюул занал гэж хүлээж авдаг. Төрөний нөгөө нэг таашаалтай байх, нөгөө нэг хүлээлт, эсвэл одоо нөгөө нэг шуналж гэдэг юм уу, одоо хүсэж шунах энэ болгон чи хэрвээ нөгөө нэг контекст буюу нөхцөл байдал нь аюултай байгаад нөхцөл байдал нь аюултай юм уу ингээд таагүй санагдаж байвал тэр бүх зүйл чинь сөрөг эмоц болж орж ирэх гэдэг нь штэ. Сэтгэл хөдлөл болж орж ирэх нь. Тэгэхээр энийг мэдэх те. Тэгэхээр бол бид нар юуг энийг ингэж таньж мэдснээр өөрийгөө таньж мэдэх бас хостойгоо ярилцах чухал гэдэг. Ихэнх хүмүүсийн хувьд бол эмэгтэйчүүдийн хувьд ихэнх хүмүүсийн хувьд бол хамгийн таатай сексийн контекст бол бага стресстэй байх. Тэгээд хостойгоо илүү яг тэр тухайн үед дотн харилцаатай байх альва нэгэн одоо маргаан мэтгэлцээнгүй байхад болох одоо илүү биендээ эрэг ийдэг инхри харилцаж явах. Тэгээд ил тод эротик дүрслэлт одоо тухайн үед ингээ хардаг үздэг байт юм уу. Тэр тохиолдол бол хамгийн таатай контекст гэсэн байна. Тэгэхээр одоо энэ өнөөдрийн энэ эхний хоёр хэсгийг яриад яалтчгүй ингээ цаг нь дуусж байгаа. Тэгэхээр бол юу гэж хэлж яана гэхээр дараагийн хэсэгт бол юу ярих вэ гэхээр хэдүүлээ. Яг одоо sex in action гэдэг ярина. За sex in context-а дахиад жоохон задлаад ярьдаг. Тэрийг ярина. Тэгээ sex in action яг одоо яг секс чи яг хийж явах хавцад ямар асуудлууд тулгардаг юм бэ? Тэгээ яг одоо ямар шинжлэх ухааны талаас ямар асуудлууд учирдаг тэрийг яаж даван туулах вэ те? За тэгээд дээр нь ecstasy for everybody гэдэг хүн болгонд одоо тэр дур тавилтын, дур таашаалын талаар одоо оргазм тэр дур ханалтын холбоотой үүсдэг асуудлууд тэрнтэй холбоотой бас илүү шинжлэх ухааны тайлбаруудын талаар ярилцах болно. Тэгэхээр ингээд цаана маш их хэсэг үлдчихэж байгаа болохоор би 2 хуваа гэж бодсон байгаа. Тийм учраас та нар бас эхний хэсэг дээр өнөөдөр та нар асуулт байвал гээс асуугаарай те. Хамгийн чухал нь ерөөсөө л тэр өөрийгөө таньж мэдхээс, хосоо таньж мэдхээс тэгээд дээр нь биеэ таньж мэдэх те. Биеэ өөрийнхөө биеийг, хосынхоо биеийг таньж мэдэх, өөрийгөө ойлгох, өөрийнхөө юунд дуртай, өөрийгөө хүлээн зөвшөөрөх, тэгээд өөрийгөө хизээ яаж таашаал авдаг гэдгийг ойлгох те. Тэрний дараа одоо түрүү намайг юу өдөөдөг, юу миний өдөөлтийг одоо үгүй хийдэг гэдгийг таньж мэдэх их чухал юм байна. Тэгжиж тэр орчныг бүрдүүлж, тэгжиж тэр одоо нөхцөл байдлыг илүү гоё бий болгож иж илүү нөгөө нэг кодыг нь тайлна гэдэг шиг ийм процесс болдог байт юм байна гэдгийг энэ дээр хэлсэн байгаа. Тэгээд маш их одоо өргөн хүрээний олон шинэ мэдээлэлтэй учраас яалтчгүй 2 угааж сая эхнийхийг ч гэсэн би бол үнэхээр бас базаад цаг 20 минут болчихлоо. Тэгээ бүгдээрээ хамт байсан маш их баярлалаа. Тэгээд дараа 7 хоногт бол бүр сэдвийн бас илүү халуухан хэсэг, дахиад илүү халуухан хэсэг орж ирнэ. Тэгээд хамт байгаарай. Хүмүүс түгээгээрэй. Тэгээд бид нар бол түрүүний хэлсэн байгаа. Биднээс хүн гэдгээс нийгмийн олон зохиолыг сургууль, соёл, албан тушаал юу гэдгийг те олон зүйлийг аваад яг хүнд юу үлдэх вэ гэхээр хүн өөрөө хүний мөн чанарын хувьд эдэн, уун, аюулгүй байна. Тэгээд энэ чинь нэг Масловын онолоор те хамгийн чухал хэрэгцээнүүдийн нэг бидний сексийн бэлгийн хэрэгцээ, бэлгийн мэдрэмж байгаа. Энэн дээр бүрэн өөрийгөө таньж мэдчих чадахгүй бол бид нар өөрөө бас амьдралын хамгийн чухал зүйлээсээ
бас таньж мэдэж чадахгүй өнгөрч ийн гэсэн үг учраас энийг бол ярилцах чухал байдаг шүү. Тэгээ та нар бас найзуудтайгаа, охтуудтайгаа хоорондоо яриараа. Тэгээ түрүүний нөгөө ямар зүйл таныг өдөөдөг гэдгийг жишээ найз охтуудтайгаа ярьж болно, найз хүүхнүүдтэйгээ ярьж болно. Тэгээд ингээ ярилцах явцд ч үгүй тийм штэ нэрэ намайг ийм өдөөдөг, тийм гоё орчин бүрдүүлвэл гоё. Би сэтгэл санааны хувьд тийм байвал гоё байдаг гэд энийг ярилцах чинь буцаж гарч ирнэ. Найз хүүхнүүдтэйгээ ярьж болно, хостой бол хостойгоо ярьж болно тий. Тэгээ ярилц гэдэг communication чухлаа. Сексийн үед ярилцах чухал, секс хийж байхдаа ярилцах чухал. Тэ? За мэдээж учиргүй ингээд нэг мэдрэмжгүй яриад байхаас илүү одоо юунд дуртай байна, юу таалагдаад байна. Таалагч байгаа бол таалагдж байгаа гэж хэлэх энэ болгон чухал гэдэг байгаа шүү. Тэгэхээр та бүхэн бас энэ харилцаан дээр илүү нээлттэй байх үнтэйгээ илүү нээлттэй байгаад илүү дойр дотно байгаад тийг өөрийгөө таньж мэдэрэй гэж хэлье. Ингээд дараа 7 хоногт номныхоо 2 дугаар хэсгээр уулзцгаая. Баярлалаа. Бүгдэнд нь баярлалаа. Баяртай.